TV5 телевизийг болон YouTube-ээр Зэвэрэ ток шоуны шинэхэн дугаарыг үзэж байгаа танд яг энэ цаг мөчийн мэндийг хүргэж байна. Зарим хүмүүс бол цэрэн долгор, зарим бол цэрэн турс компани захирал гэдгээр мэддэг бах. Тэгээд цэрийн их чиг өндөр урьж оролцуулж байна. Тэгээд ирсэн маш их баярлалаа. Баярлалаа, намайг ирсэнд баярлалаа. За. Өнөөдөр бол би таныг бас оруулаад их олон нэвтрүүлгийг үзлээ. Их олон нэвтрүүлэлд орж исэн юм байна. Бараг 10-аас дээшээ гарах юм шиг байна. Их олон нэвтрүүлэг байна. Тэгээд мэдээж бүгдийг бас үзээд яхав зүгээр л гоё Зэвэрэ гэдэг нэвтрүүлэг бол хин нэгний амд амьдсан яриагаар биш хин нэгний одоо сошиал медиагаараа сенсацаар биш зүгээр л хоорондоо ярилцдаг. Зочныгоо хөв хүн талаас нь арай өөр талаас нь хүмүүстнийг харуулах юмсан гэдэг л зорилготой нэвтрүүлэг юм байна. Тэгээд гоё надтай сайхан илэн долонгүй ярилцах байхаа гэдэг итгэлтэй. Та энэ хэр нээлттэй вэ? Би маш нээлттэй. Маш нээлттэй. Дэндүү нээлттэй баг. Дэндүү нээлттэй. За мэдээж таны бас хувийн мэдээллүүдийг бас хүмүүс байхаа гэж би бол хөвдөө бодож байна. Мэдээж 1970 он төрсэн юм байлээ. 4 хүүхэдтэй бас нэлээд хэцүү зүйлүүдийг бас туулсан гэдгийг бас би мэдлээ. Тэгээд тэр хувийн мэдээллүүдээс гадна хүний нэг сурсан сургууль, төгссөн мэргэжил гэдэг бас нэг хүнд нэг чухал байдаг шүү дээ. Тэгээд 10 жилийн сургуулийг ихтэй сургуулиудыг хаан төгсөж, ямар боловсролыг эзэмшив гэдгээс хоёлаа яриагаа эхлэе гэж би хөвдөө бодож байна. Тэгээд намайг олон хүмүүс ихтэй сургууль төгссөн одоо бараг л зарим нь бакалавр, магистр энтер гэж бодд юм шиг үл ингэ нэг ярьж байгаа. Боловсралтай бүсгүй гэдэг юм байна. Тий, харин их боловсралтай гэдэг. Тэгээд боловсрал гэдгийг яг юугаар хэмжих вэ? Би бол ерөөсөө 8 дугаар анги төгсөөд дөрвөлэг хурлын дунд сургуульд орсон. Дөрвөлэг хурлын дунд сургуульд зураач мэргэжил эзэмшээд одоо тэрнээс хойш бол надад тусгай одоо хүмүүстэй адилхан тийм ээ олон сургууль төгссөн диплом энтер бол байхгүй. Миний зүгээр чин хүсэл бол би археолог, түүх, газар зүйн тал руу бас хэлний чиглэлээр сурах юмсан гэж их мөрөөддөг байсан. Тэгээд би бас маш их хүүхд гаргасан. Тэгээд амьдралд арай жоохон эрт орцсон. Тэрэндээ нухлагдаад хүн чинь их болохоор хүүхдийнхээ төлөө дараа нь тэгээд ажил амьдралын төлөө гэж явсаар л би ер нь бол сурах боломж өөртөө олгоогүй. Тэгэхээр ерөөсөө би зураач мэргэжилтэй. Надаа өөр эзэмшсэн тийм юм бол байхгүй. Англи, голланд хэлний энтрийг бол ер нь голланд хэлийг бол би голландд сурч ирсэн. Гэхдээ бас сургуулийг бол дүүргээгүй. Тэгэл ерөөсөө бүгдийн өөрөө одоо юу гэдгийг гудамнаас гэдэг юм уу, ярианаас гэдэг юм уу ингэж хүрээд явсан л та. Яг хичээлийн боловсролхээс илүү амьдралын боловсрол илүү давмгаалцсан гэж байна шүү дээ. Ер нь хүн өөрөө өөрийгөө л бий болгодог. Тэгээд миний өдөө хүртэл сурсан, чадсан, хийж чадсан гэх юм бол миний өөрийн хүчээр явж байгаа тэр юмнууд сургуулийг нэг үлээ оошоогоод байдаг та биш ерөөсөө сурах боломжтой болдог бол байхгүй. Миний сурах бол хэрэгтэй гэж сурах ёстой. Би энэ ялангуяа би их сургуулийг их мөрөөддөг байсан. Их сургуулийн археолог тийм ээ эсвэл түүх чиглэлийн юмнууд ангиудыг их сонирхдаг байлаа л да. Тэгээд одоо байдаг л байлгүй. Археолог бол надад маш сонирхолтой сэдв санагддаг. Тэгээд бас яг үндэ залуу байхдаа өөрийгөө их голж за биш орохгүй би тэнцэхгүй гэж бас их бодож ирсэн байна. Тэгж өөрийгөө их хайдаг байсан юм байна. За тэгээд боловсрал гэдэг бол өөрийн хүнийг бүтээдэг тэр зүйл нь болов гэж би өөр хувьдаа ойлгодог. Яг заавал хичээлийн боловсрол гэхээс илүү амьдралын боловсролтой холжтой нэг хэрэгжүүлэл илүү дээр юм шиг санагддаг. За тэгээд хүмүүс бол танаас жоохон имээдэг байх гэж би ойлгосон. Ер нь боловч тэрийн тэр таны орсны нэвтрүүлгүүдээс харахад их тийм их ааштай гэдэг юм уу те бас ярилцахад жоохон имээмээр тэг санагддаг. Ер нь би өөрийгөө их чөлөөтэй байна гэж боддیں۔ Гэхдээ маш олон хүмүүсийн ярьж байгаа нь хүртэл хүн зодож байгаа юм шиг гэж ярьдаг. Тэгэхээр би одоо мэдхгүй тэгээд ер нь бол би их эмоцтой ярьд юм шиг байгаа юм. Тэгээд их хатуу хэлд юм шиг байгаа юм. Үгүй багт сэнд юм шиг байгаа юм. Тэгээд тэр бүхний хүмүүст их тийм ширүүн айхтар одоо баг ямар сэтгэл төрүүлдэг юм мэдэхгүй. Тийм ээ бүр саяхан би нэг цагдаатай маргасан чинь за тантай бол хэрэлдээд дийлэхгүй гэсэн шүү дээ. Юу гэсэн ч үг. хэрэлдэг багтаа. Би уулна хаач ярьсан. Зарчим ер нь гол шугам ёс суртахуун гэдэг юм ярьдаг хүн шүү дээ. Тэрнээс биш одоо юу гэдэг хүн амьтан л хамаагүй элдвэрэн дайрдаг хүн бол уулна биш байхгүй. Яг үнийг гадаас нь өгнөхөд бол таныг их ааштай их тийм яхир гэдэг юм шиг хардаг юм шиг байгаа. Тэгээд хайд нэг сошиал гэдэг нэг нэвтрүүлэг байсан. Эйжент тухай ярьдаг нэвтрүүлэг байсан. Тэрэн дээр таныг ингээ инээгээд ярьж хахад хүн болгон нэг байгаа нөхцөлдөө тааруулж те хизээ хаана хинтээ ямар яаж хацах вэ гэдэг таныг бол би мэддэг болсон төлөвшсөн хүн гэдэг бол мэдчихэж байгаа. Тэгэхээр хүний нэг байгаа орчингоос их нөлөөлдөг болов гэж би хувьдаа ойлгож байна. Ер нь сэтгүүлчдийн тавьж байгаа асуулт аягүй чухал. Жишээ нь хамгийн сүүлд нэг тавьсан
Одоо жишээ нь ингээд энд эндээс одоо жишээ нь ямар нэгэн сэтгүүлч надад баримтын тухай асуух гэж байгаа бол гэдэг юм уу. Миний хийсэн зүйлийг асуух гэж байгаа бол эсвэл шүмжилэх гэж байгаа бол факт точны яг ингээд тодорхой факт барилгүйгээр та тэгсэн гинлүү гэж ярихаар би айгүй хатаа хариулт өгдөг. Юу ярьж байгаа та нар тэгээ судлаач энэ төр гэдэг. Тэгэхээр л одоо хүмүүс одоо айгүй аймар гэж бодд юм уу? Зүгээр ингээд чөлөөтэй ярьж байгаад би тэгж боддог, ингэж боддог гэвэл тухайн хүн бодлоо ярьж байна тийм ээ. Сургаар тэгдэг гэлүү гэж ярих юм бол эн чинь шал өөр асуудал болж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дэр бол би нэлийн хатуу тийм реакцтай гэдэг юм уу те. Айгүй ширүүн хариулдаг юм байна гэдэг. Би яг үндэ өөрийгөө ч гэсэн мэдэхгүй шүү дээ. Би бол яг өөрийгөө байж байгаа нь л энэ гэж бодоод байж байгаа. Гэхдээ ингээ хаа нэг ингээ зурт манах зургтгүй болохоор мэдэхгүй. Гэхдээ би хаа нэг өөрийнхөө орсон ярилцлагуудыг хараад ёо ямар амар үнэхээр хүмүүс айхын аргагүй юм байна. Айгүй ширүү ярьд юм байна гэж бодсон. Гэхдээ би намуухан яриул бас ярьдаг л байлгүй. Зарим нэг ганц нэг намуухан ярьж байгаа нэвтрүүлгүүдийг харсандаа ерэн би өөрийгөө ингээ анзаараад байхад айгүй хурдтай ярьдаг юм байна. Бас өгүүлбэрийг дуусгадаг юм байна гэдгийг анзаарсан. Тэгэхээр хүмүүс их ойлгомжгүй байдаг байж магадгүй. Таныг би айлын баг гэж сонссон тий. Айлын баг охин хоёр ахтай их ирэх болов гэж би хувьдаа ойлгосон. Ер нь бол уг нэг зөөлхөн байх гэж би дотор ойлгоод байна. Үгүй миний ээж бол одоо 24 цаг энэ төр ажиллаж исэн, ганц бие ажиллаж исэн хүн учраас эрхлүүлнэ гэдэг ойлголт бол байгаагүй. Дээрэс нь миний хоёр ах хоорондоо бид нар чинь хоорондоо 5 насны зэрэгтэй болохоор зэрэг ах нар бол бүр ихт надаас яваад өчгсөн. Тэгэхээр би одоо ах нарын тэр хайр одоо ийм юм төр мэдэг өшөө болоогүй нөгөө нэг эмэгтэй монголчууд чинь гэдэг штэ. Айлын охин бол ийм юм их хэвээр баг хүүхдэд илүү хичээл ирдэг. Миний том ах эрт яваад өчсөн учраас. Тэгэхээр би нэг тийм эрхлээд байсан юм бол байхгүй. Эрхлэх гэж их үздэг байсан. Ээжтэй бол тэгтээ тэрнийг бол ээж тэр болгон ойлгож байгаагүй ажилдаа төөртэй тэр хүн ойлгож байгаагүй юм л гэж би боддоо штэ. Тэгээ дотор бол зөөлхөн зам бол байгаа баха гэж би байлгүй яах юм. Бодоод байна. Хүний ямар товчийг даран тийм л аимшиг байна штэ. Эмэгтэй хүнийг те ямар бодлоо. Эмэгтэй хүн биш, эрэгтэй хүн дээр ч гэсэн. Адилхан. Тий, адилхан. Эр хүнийг бид нар доош нэгээл байвал тэр хүн бас л гундаад байна. Энд дэр бол чи ямаг би сэтгэл нийлнэ гэж бодож байна. Эрэгтэй хүнийг хөөхөн зөв товчин дараал чи айгүй гоё хийж шүүгээ бол урамшаал яваад байна. Яг энтэй эн чи эмэгтэй хүн ч ялгаагүй. Ерөөсө бид нар хүн төрлөختөн адилхан шүү дээ бид нар бүгдөө. Ер нь монголчуудын хувьд магадгүй нөгөө өссөн орчноос айл дээр ер нь биднэрт жоохон өөр байгаа л да. Гэхдээ бол би өөрөө нэг тийм айхтар ирэх байсан гэж бол хэлэхэд бас өрөөсгөл одоо нэг айлын ирэх хүүхдүүдэд тийм ээ ирэх танк тийм бол биш. Зарчим гэж таныг их ярьж байгааг би харлаа. Ер нь бол яг мэдээж сэтгүүлчнэр зочноо судлах хэрэгтэй гэж та өөр надад бас та их надад тийж хэлсэн баг. За сайн судлаад сайн асуулт тавина шүү гэж надад Facebook холбогдсон. Тэгээд бас би таны нэвтрүүлгийг үзлээ судлах гэж. Гэтэ энэ бол яг хүнийг судлах гэдэг бол хүний нөгөө нэг сенсацлж байгаа сенсацаар биш яг ярилцлага гэдэг нэг хоёр хүн анх удаа уулзаад би энтэйгээ ойлголцож байгаа тэрийг би жинхэнэ ярилцлага юм боловч өвдөө ойлгох. Тэгээд таныг зарчим гэж ярьж байгаа би сонссон. Зарчим гэдэг ер нь таны амьдралдаа баримтлагдаг зарчим яг ямар зарчим байдаг? Би зүгээр нэг хитгэн жишээ хэлье тийм ээ. Аялал жуулчлалын салбарт би одоо маш олон жил ажиллаа. Үндсэндээ 23 оноос ажиллаа. Тий. Тэгэхээр чин тэр чин 93 гэдэг чи би 23 настай байхаас өксөлээд одооны залуус дөнгөж сургуулаа төгсөөд юу их вэ гэж мэдэхгүй байх тэр үед л би юугаа ч хийхээ мэдэхгүй мөртлөө нэг юм барих хэрэгтэй гэж өсрөл орж исэн салбар. Тэгээд би одоо зарчим гэдэг зүйлийг ёс суртахуун зүйл гэдэг зүйлийг шүү нийгэм төлөвшөх ёстой гэдэг яг энэ гурван үгийг сүүлийн өнөөдөр хэлж байгаа биш сүүлийн 10 жил дахин давтаж ерөнхийдөө хэлж байна. Манай нийгмийн энэ замбраагүй байдал болсон байдал бид нар өөрсдөө зарчимгүй байгаатай холбоотой ёс суртахуунгүй байгаатай. Шинэ аялал жуулчлалын салбараар аваад үзэхэд тийм ээ хамгийн одоо энэ хувийн салбаруудыг хүртэл аваад үзэхэд би энээсээ хүн хулгайлах. Ингэчээд улс орон хөгжихгүй нэ гэдэг тухай ярих нь чинь айгүй боломжгүй шүү дээ. Дөнгөж төлөвшөж амжааг байгаа залуусыг бид нэр өөрсдөө тийм ээ биенээсээ хулгай маягаар 5 цаасаар хуурч ингэж өнөөдөр биендээ ажилуулчаад нэгнийхээ бизнесийг булах дайны юм хийчихэд дараа нь энэ залуус одооны залуус зарчимгүй байна. Энэ нийгэм болохгүй байна гэж ярих чинь болохгүй байхгүй юу? Тэгэд энийг ярихаар ихэнх нь манайхан дуугаар очдөг. Яг гэвэл энэ маш олон хүн дээр гарч байгаа алдаа учраас. Тэгээ ярьсангүй тийм ээ тэгэл яриад идэг. Энийг авч хэлцэхгүй байх нь аягүй чухал болчиход байгаа байхгүй. Тэгэхээр бид нар нийгэм төлөвшнө гэж ярьж байгаа бол хувийн бизнес дээр байгаа хүмүүс ч гэсэн биенийхээ хүмүүсийг тийм ээ урвуулах, дэгээдэх энэ зарчимгүй байдлаа болчих хэрэгтэй. Энд чи их энгийн ойлголт байхгүй юу? Жишээ нь бид тэр муулцлаа гэж бодоход тийм ээ түмэн олон шүүхээс өмнө бид тэр зарчмын үед ойлголцох хэрэгтэй. Зөвшөлдсөн үү зөвшөлдсөхгүй нь тэгээд бид тэр ойлголцож чадахгүй л окей одоо тэгээ ярьдаг юм байгаас тийм ээ. Бид тэр ойлголцоогүй байхад энэ тэнд ингээ яриад дэгдэгэд ийн гэдэг чинь аягүй том асуудал шүү дээ.
худлаа ярих гэж ойлгож байна. Тийм. Тэгэхээр ерөн зарчим гэдэг бол ерөөсөө нийтээ нийгмийн асуудал болоод хэлж байгаа юм л да. Энд чинь ганц хувь хүний биш. Тэгээд энэ нэг хүний асуудал ингээд нэг гэр бүлээ нэг хэсэг хүмүүсийн тэгээд цаашаа нийгмийн асуудал болоод эхэлж байна. Тэгэхээр би энийг бол маш чухал асуудал гэж боддیں۔ Тэгээд чиний асуусан асуултанд бүр томруулбал бүр их томруулчих байх тийм. Хүн болгоны хувь хүний зарчим гэж байх хэрэгтэй гэж санагддаг байхгүй тийм. Хувьдаа баримтлагдаг. Тэр нь бас их хүний амьдралд нөлөөлдөг гэж санагддаг. Тэгээд одоо ер нь бол зэрэгч бол олон танил гэж би одоо хүн болгон мэдэх байх тийм. Олонний танил гэдэг одоо нэр томьёо та орчод шүү дээ. Facebook дээр 100 гаруй мянган дагдаг. Тэнгүүд яг мөн ярьснаас хойш та олон танил болчихвоо. Яг юунаас шалтгаалаад олон танил болчихвоо? Үгүй тэрнээс өмнө байсан. Нөгөө 2010 онд би анх Facebook-д орсон юм. За. Тэгээд 2010 онд Facebook-д ороход ямар байсан гэхээр би нүүр ном гэж мэдэхгүй. Надад ажиллаж байгаа залуусаасаа мэдж байгаа байхгүй юу? Биш хүүгээсээ мэдж байгаа. Тэр high five гэж юм байж байгаа дараа нь Facebook бий болсон юм биш үү? Тэр high five-ийг чинь ч мэдэхгүй. Тэрнийг бол алгасцсан. Тэгээд дараа нь тэр Facebook гэдэг юмтай таа. Гэхдээ ямар юм бэ ингээл залуус хооронд яриа. Ямар юм бэ гэсэн чинь ийм юм бэ гэдэг надад үзүүлж байгаа байхгүй. Гэсэн чинь миний анхны харсан сэтгэл пөөх ийм тэнэг юм тэгээд та нар цагаа зарлах гэж байсан. Тэгээд ингээд зургуудыг харсан чинь ерөөсөө дандаа л ийм ингэсэн зураг байсан шүү дээ тэр үе чинь. 2010 оног иргэн санаа. Гацраа төмбөөлгсөн, будмал машины наанз гсэн, хоёр гараа ингэсэн ийм зураг байсан. Тэгээд би энийг бол даруухан бусаар хэлдэг л дээ. Facebook-ийн Монгол дахь хандлагыг өөрчилсөн хүмүүсийн нэг гэж би өөрийгөө боддог. Хамгийн анх өөрийнхөө зургийг тавьсан, Янжинкин нэрээрээ тэгээд бичгтээ бол дандаа залуус руу хандсан бичвэрүүд бичсэн. Би нэг супердэ биш. Яг тэгвэл надад ажиллаж байгаа хүмүүс дандаа залуус. Амьдралдаа анх удаага ажил хийх гэж орж иж байгаа хүмүүс цөндөө. Тэд нарыг нэг загнахтал хамаг урмын уграар явдаг. За энийн шиг амьдралдаа ааштай хүн үтсэнгүй болоод явчихдаг. Яг тэгвэл тэд нар амьдралдаа анх удаага л хүнтэй тулж үзэж байгаа улсууд. Ийм салбарт бид нэр олон жил ажиллаж олон хүмүүсийг бэлдлээ. Тэгээд би яасан гэхээр энэ залуустай холбогдох, залуустай өөрийгөө ойлгуулах нэгсэн. Яа харахгүй тийм нэг хэрэгсэл юм байна гэж бодож ирсэн. Тэгээд тэр үед би бичиж эхэлсэн. Одоо надад ажилласан бүх хүн намайг дагдаг гэдэг юм уу? Натаа аялж исэн бүх хүмүүс дагдаг. Тэгэл ингээл би чи янз янзын бичиж шít. Манайхан ч одоо нэг хувийнхаа асуудалтай айгүй нэрлэхгүй шít. Одоо энэ ялангуяа өөрийнхөө бүтлгүүдлийн тухай энэ төр бол нэг бичтгүү. Тэгээд би бичижсэн. Үүнээс өмнө би чинь Өвөр Монголын дуучин Урнаа Захар Тухчи гэдэг тэрнийг би Монголд 2 удаа урахад энэгээр би ерөнхийдөө нийгмийн нэг хэсэгхэн хүрэн жоохон хэлсэн. Бүр 13 онд бишээ тэр чинь 2008 онд байсан юм уу? Ихнийх нь үү? Тий. Тэгэл тэрнээс хойш ингээд ахад 2 тань зохион байгуулсан. Тэгээд урлагийн ажлуудыг ихэр нийгмийн урлаг таашаадаг нэг цөнх хэсэгт ингээд танигдаад хэлсэн л дээ. Дараа нь би хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тухай ярьж эхэлсэн. Ярьсан гэж тэр нь яг л би өөрийн хөгжлийн бэрхшээлтэй охинтой байсан. Тэгээд манайхан чи ийм юм байна л да. Ерөнхийдөө хувь хүмүүс өөрсдийнхээ асуудлаас их хичдэг. Энийг илэрхийлэхээс их хичдэг юм байна. Тэгээд би охинтойгоо бүжиглж байгаа тэр Урнаа Захар Тухчгийн 2 дахь концертыг хийхдээ би тэрнийг яаж төмөнд ойлгуулах арга мэдгүйсэн байхгүй юу? Янз бүрийн PR хийдэг компаниуд дээр очихоор амар их мөнгө асуудаг. Тэгээд ерөөсөө би энэ хүний хөгжмийг янз бүрийн бас хүмүүст хандсан гэсэн чи за энэ бол Монгол зарагдахгүй ийм концерт явахгүй ийм гачин хуцтай хөдөөний л хөөхөн биш тэгээд ерөөсөө урнааг үл авчилсан байхгүй. Тэгэхээр би ерөөсөө хөгжмийг яаж мэдэрж байгаагаа би яаж гэртээ байдгаараа л үзүүлэгээл би хөгжмийг ингээд тавиад тэрэн дээр охинтойгоо тэр нөгөө миний хөгжлийн бэрхшээлтэй охин тэрэнд бүжиглснээр тэр видео аягүй сайн явсан. Тэгээд энэ бас нэг нийгмийн тодорхой хэсэг буюу одоо яг хөгжлийн бэрхшээлтэй гэж яриад байгаа тийм ээ одоо юу гэдгийг гэртээ бас хүн асардаг энэ олон ээж аавуудын сэтгэлийг хүндсэн юм шиг байлээ. Тэгээд ингээл нэг тодорхой хэмжээгээр хүрээнүүд хэлээд байсан л да. За үүний асуудал бол миний улс орон даяар хэлж чадсан одоо ойлгох гэж олон жил үтсэн асуудлын нэг. Энийг би нэг өдөр гарч ирээд тэр 2016 оны сонгуульд зориулж хийгээгүй шүү дээ. Би нэг 10 жилийн өмнөөс дургатан л хүмүүс тоог байсан л байхгүй юу. Тэгээ яг миний хүрээ баг байсан юм шиг байна. Яг энэ нэвтрүүлгийг бас нэлээд шуугантай болгож гисэн юм тэр мөнх хэсгэлэнгийн цензургүй яриа. Тэгтээ тэднийхний зүгээр нэг яриа хийх ш тэрнээс өмнө хийсэн сурвалжлага байсан л байхгүй юу. Тэгэхээр одоо бол би Монголын хаанчдсан хүмүүс л намайг мэддэг. Тэгээд мөн гэж зарим нь ойлгохгүй мөөмийн хүндлэг нь мөөний хүн явж ийн л гэж яддаг. Уул нь би мөөний эсрэг хүн байхгүй юу. Тэгээд яг хөө бидний илэрхийлж байгаа тэр тэгтээ тэр нэвтрүүлгийг ч гэсэн гүйцэд үзээгүй байгаа нь л ингээл хүмүүсийн ярианаас ойлгогдчихлаа байхгүй. Мөөмийн хүн мөөний төлөө мөөний хүн энэ төр гэж яддаг чинь. Одоо мөн гэж одоо байгаа юу? Байгаа байж байгаа. Мөний урсгалынхан ер нь Монголд бүх урсгал байдгаараа байж л байгаа. Яг би ийм юм байд юм байна гэдгийг л нийгэмд ойлгуулснаас тэрнийг би хөөгд гаргах эсвэл тэрний төлөө би ямар нэгэн хуулийн тийм ээ хариуцлага тооцох тэр эргэтэн дарахтан бол би биш байхгүй юу.
ерөнхийдөө Монгол даяараа ийм юмнууд болоод байгаа юм байна гэдэг тийм сэрэмжийг л авсан. Би энийг л хийх хүссэн. Багассан уу? Багассан. Хамаагүй багассан. Багасаад одоо ер нь бол та багц тоо мэдхүү хилэн хүн бий. Тэрнийг бол хэлхийд хэцүү. Гэтэ эдгээр чинь нэг хувьсах чадвар маш ихтэй байхгүй юу? Одоо зүгээр хоёлаа энд ингээд нэг энэ шоугаар л ярил л да. Нөгөө хүмүүс нь шууд бас ингээд туулаад очих гэдэг тий. Зөвүүн яриа гэж л энэ явцгүй болоод эхлэе тий. Тэгжэл юу гэдгийг дараа нь одоо дөргөө яриач байдаг юм уу тийм ээ. Танхаа яриач байдаг юм. Ингээд ижил төстэй. Тэгэл нэг тайзны өөрчлөл гараад ирдэг. Ийм л байгаа байхгүй юу. Тэгэхээр манайд явуулж байгаа гаж урсгалууд ихэнх нь яг л энэ чиглэлээр явж байгаа. Энэ дээр бол одоо иргэн хүмүүс өөрсдөө сэрэмжтэй байх нөхөс ш. Одоо хууль зүйн яам гэдэг бүх бүтэн бид нэр яамтай штэ. Эсвэл хүүхдийн төлөө олон энэ байгууллагуудын эднэр л арга хэмжээ авах хэрэгтэй. Таныг 100 гаруй хүн дагдаг. Facebook ер нь хөвчлээ ашигладаг. Instagram бас их хүмүүс ашигладаг юм байлээ. Их ашигладаг байна. Ер нь бол би нэг хэсэг жиргээ ашиглах гэж үзсэн. Тэгээд жиргэн дээр бол би айгүй олон тийм эсэргүүцэлтэй тулгарсан. Одоо юу гэдэг би бол юу гэж хэлэхээр голзуу улс төрийн тийм ээ хөлс гарууд байна гэж хэлж ирсэн. Facebook бол ерөнхийдөө яг одоо массыг хамарсан юм уу да. Одоо хөдөө усад явж явах намайг 70 настай имиж хэл дагж явах жишээ нь. Тэгээд тийм л байна л да. Тэгээд нэг үгийн тоог хязгаарлахдаггүй ингээд өөрийгөө илэрхийлэх боломжтой зураг хэрэг оруулах тэгээд сэтгэл интернет арай чиглэлтэй надад нөгөө хэрэглээ сурцсан болохоор юм тийм амар байдаг. Instagram эхэлсэн. Гэхдээ би тэрэн дээр тийм мундаг явах байгаа. Гэхдээ би Instagram-ыг ингэж ойлгоод байгаа шүү дээ. Илүү тийм ээ загвар тал руугаа илүү cool одоо тийм ээ тийм гоё байх хэрэгтэй. Гоё залуучууд энэ төр илүү ерөөсөө Instagram-ыг харахаар бараг сэтгэлээр унмаар. Тий. Гоё өгтөө бөөм булчин болсон залуус тэгээд тэр чигээрээ зогор гоё өгтөөд тийм л юм байлээ. Тэгээд нөгөө сошиал медиа дээр те нэгэн тал би одоо юу гэдгийг миний зорилго юу юм бэ гэхээр олон нийтэд харилцаж өөрийгөө ойлгуулах эсвэл залууст өөрийнхөө мессеж өгөх байсан болохоос биш. Гоё чиж бол гоё. Гэхдээ те Instagram интерлөө би тийм цагаа оруулаад тэр чинь маш их цаг авна. Тэгээд нөгөө нэг таг хаштагийн нэг юм те тэр чинь ямар их ажил юм те. Над чиг чадахгүй хүнд бол тэгэл буруу зүрх хийгээл. Тэгэхээр одоохондоо бол би Facebook-оор л дагнаж явж байна. Гэхдээ Instagram надад гоё санагдаж байгаа. Одоо залуу хүмүүст ингээд өөрийгөө илэрхийлэхэд энэ чинь бас нэг хувь хүнд ер нь бүх шиг байгаа бах тий. Баяжлага л да ер нь бүх жиргэн дээр ч байгаа, Facebook дээр ч байгаа. Facebook дэрний тийм ээ 5 аккаунттай хүнийг байж л биш тий. Тавуулаа магадгүй намайг дагаад тавуулаа янз бүрийн өнцгөөс комент өчтдөг байж болохыг үгүйсэхгүй шүү. Нэг хүн 5 өөр төрлөч юм уу тий. Тэгэхээр энэ бол сошиал медиа дээр ингээд дагж байгаа дагагчид гэдэг бол бас тий нэх энд ач холбогдол өгөх шаардлага байхгүй гэж би боддог. Тэгээ би бол энийг ер нь авж байгаа бодит тоогийн би дандаа 50%-аас ахад 50% гасдаг. Өөрөөр хэлбэл өнөөдөр намайг 100 мянган хүн дагж ийнэ гэж авал би тэрний 25% нь намайг тийм ээ харж байгаа байх гэсэн л би 25 мянган гэдэг юм уу тэрэнд би нэг тодорхой хэмжээгээр хагас дотоо үзэгдээд явж байгаа л гэж боддог шүү дээ. Одоо Facebook дээр 100 мянган хүн дагдаг хүмүүс нэг бол их сайн талаараа хүнд нөлөөлж болдог, нэг бол их аюултай. Тэ? Ямар ер нь бүх угаасаа дагагчтай хүмүүс бүгдөө тийм. Энэ ганцхан сошиал медиа биш. Ер нь нийгэмд тодорхой хэмжээгээр жишээ нь одоо энэ гудамжинд янз янзын нийгмийн цөөнх болсон улсууд байна шүү дээ. Тийм ээ. Одоо бидний элдвэр нь гоочлоод байгаа хүмүүс энэ төр чинь жисэн олон дагуулагчтай байна. Эднэрийг дагж байгаа өөрийнх нь чиг хандлага, бэлгийн чиг хандлагыг үзээгүй хүүхдүүдэд яаж нөлөөлөх үү гэдгийг бид нар бодохгүй байна л да тий. Тэгээ тэрэн шиг ер нь олон дагуулдаг бүх юм л аюултай шүү дээ. Одоо жишээ нь юу гэдгийг энэ нийгэмд чинь бас манай нийгэм их задгай болчлаа. Эренч байна уу, эмэнч байна уу тийм ээ. Өчнөө олон хүнтэй явдаг гэн, салдаг гэн, суудаг гэн энэ ч гэсэн аюултай шүү дээ. Тэгэхээр ганцхан сошиал медиа дээр үгээ хэлж байгаа биш. Ерөөсөө ямар нэг хэмжээгээр хүмүүс уйлруулж байгаа тэр хүмүүс тийм ээ сайн гараач муугараач аюултай л гэж би ер нь анхаармаар зүйл гэж. Та өнгөц хараад ямар нэг юм дүгнэж пост бичижсэн үү? Өнгөцхөн айгүй тийм өнгөц байдлаар гэсэн үг л дээ. Байсан. Би дандаа тийм ер нь бол би айгүй хэмээг олон ном судлаа гэхээс би мууны асуудал дээр тэгжсэн болохоос биш. Ер нь бол би үзэл бодлын дээр бичгтэй бол ерөнхийдөө өөрийнхөө үзэл бодол энд байгаа юмыг л хөнгөн гаргаж байгаа юм тэр шүү дээ. Нэг яг зарим хүнд их хүн тустай юм шиг байлээ. Тэрнээс биш би өөрийнхөө зөвхөн өөрийгөө илэрхийлж байгаа маяг нь тэр. Манай монголчууд их гоё өрөвчгөн тийм. Ойлвол энэ сайхан энэ ямар хөөрхөн юм бэ? Иш чаавастаа гэдэг их хөөрхөн өрөвчгөн хүмүүстэй ер нь бол тэгээд яг энэ бидний ахаал суур мэдлэг юмэг сэтгэлийн хөдөлгөөнөөр шийдэгтэй л холбоотой. Ямар нэг юм зүйлийн цаатлыг хардаг бас зарим хүмүүс байгаа л баг. Гэхдээ яг өнгөцгөн бас хардаг хүмүүс их байдаг гэсэн санагддаг. Тэгээд
За хэсэг нэг номон дөрөгийн охин гараад ирлээ. Тийм тэгсэн яг би зөвөр нэг юм ойлгосон хүмүүс их уйлж байгаа тий танаа бэр байгалмаа тэрийг уйлж явах их гоё өрөвддөг юм байна. Тэгээд номон дөр гэдэг охиныг бас та ингэж ярихт нь танаа тэр бэр ус ингэж уйлаад хүмүүст ингэ худлаа таны хувьд худаа ярьж байгаа шүү дээ тий. Тэгэхэд хүмүүс тэнд итгээ байж хахад номон дөр гэдэг охин та яагаад тэгж итгээд тиймэрхүү зүйлүүдийг ярьсан юм? Номон дээр асуух гэдэг байхгүй. Нэгдүгээрт чиний асуултанд буруу байна. Номон дөр гэдэг охин надад нэг ч юм яриаггүй. Номон дөр гэдэг охины бичсэн бичлэгийг хараад тэр нь устж маш олон удаа алга болоод тэр охин бүр шууд эмоцоор хэлж байгаа надад харагдсан. Үнэн гэж. Тий. Тэрэн дотор миний дутуу ойлгосон эсвэл бодит байдлыг жоохон дэгсдүүлсэн энэ төр юм байж болохч яг тийм юм дээр хүн худлаа ярихгүй. Би бас тэр насыг туулгаад өнгөрсөн шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ бол аимшигтай асуудал байхгүй. Өшөө дээрэс нь хамгийн гол нь энэ охины дэлгэсэн асуудал нийгэмд бидний нүдэнд харагдахгүй цаана нь ямар том хөшигний ард ямар том юм болж байна гэдгийг л дохио өгсөн байхгүй. Эцээ тэр охинд итгэхгүй дээ биш. Ийм юм болоод байгаа юм биш үү гэдэг нь л амар том чухал. Тэгээ болоод байгаа гэдгийг одоо бид нар мэдчихлээ шүү дээ. Яхахгүй амар болж байгаа юм байна. Болохтой 30-аас доошны бүх залуус бүх гэж хэлж болохгүй бах. Энэ нийгмийн нэлээ их хүмүүс оролцоотой байдаг юм байна. Тэр чинь хариу сэтгэлээр анзаарч шүү дээ бас. Бүр тэр их үзэн ядал таанаас гарч ирж байна. Энийг дэлгэсэн төлөө. Яг бид нар ийм юмд зөвхөн төвч байдлаар ийм байдаг юм багтаа гэдээ хандаж болоогүй. Тэгэхээр тэр яахаар бид тэр охиныг худлаа ярьж гих үндэслэл байхгүй. Хүн өөрийнхөө нэрийг золиослон тэгж хэлнэ гэдэг бол ер нь ялангуяа энэ насны бол байхгүй. Тэгээд дараа нь тэр охины бүх сэтгэлүүд алгуулад байгаа байдал. Юунууд нь тийм ээ? Бичлэгүүд нь устдаад байгаа байдал. Тэгээд дараа нь тэр охин шоконд орсон гэж хэлсэн. Энэ бол маш олон нийгмийн олон хүний нэрийг хамаарсан, олон залуусын хамаарсан, олон сургуулийн нэр дурдгдсан эвгүй юм болж байгаа байхгүй. Эн чинь яаж нөхөр манай нийгэмд өгж байгаа энэс том шүгэл харангийн аян гэж байхгүй. Одоо эн чинь харанг дэлж чинь ингээд. Би хүүхдүүдтэйгээ ярихад миний хүүхдүүд хүртэл мэдэж штт. Би чочж штт. Миний 12 настай хүүхэд одоо хар тамхины тухай мэдсэн мэдээлэл авсан байгааг би сонсоод чочж штт. Гэтэл би ийм юм Монголд байна гэж байхгүй л явчихлаа штт. Тэгээ би түүнээс хойш одоо ингээд би 30 гаруй насны зөндөө олон залуустай өргөдөг. Ингээл ярихад угаасаа л байдаг штт цэрэг чи. Та одоо бараг юу инээдтэй хүрээ юм яа. Хоцсон ингэж нэг баг. Үгүй та одоо хаагур нь явж ирсэн байж л байшдаг штт. Энэ одууд бүгдөө л оролцдог штт гэж байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь тэгээд би тэр тэгээд хилчлээ энэ ингээд хилчлээгээд яриад байх нь өөрөө утгагүй болчихж байгаа юм. Ямар ч хэлсэн бүх аав ээжүүд бид нар анхаарах хэрэгтэй юм байна. Энд чинь аюул болчиход байгаа юм байна. Өшөө болоогүй тэр хүүхдүүдийн өгж байгаа юмнууд цагдаас сэргийлэх оролцоод ирсэн гэхээр энэ нийгэм хаашаа явах юм бэ? Тийм ээ. Тэгээд энэ чинь аюултай болж байна л да. Тэгэхээр бид нар бүгдээрээ сэрхээс өр аргагүй. Тэгээд сэрэчээ гэж хэлсэн хүмүүсийг ад үзээд авах биш. Ийм юм болоод байгаа юм уу? Бид нар ямар хамгийн сүүлдээ одоо энэ цагдаагийн нэг ажилтнууд чинь өөрсдөө тээж яваад ахаад барагдлаа шүү дээ. Яагаад нийгэм энэ дэр босхгүй байгаа юм? Бид нар хаана итгэл үзүүлэх ёстой юм? Бидний хүүхдүүдийг хамгаалж хандж байгаа гэсэн цагдаа нар нь өөрсдөө тэр шүүх прокурорын өөрсдөө энэ хар тамхитай ороосолдоод энийг өөрсдөө зардаг шүлжээтэй байхад бид нар хаана итгэж амьдрах юм? Тийм биз дээ. Яагаад бид нар энийг ингэж бодохгүй? Иви тэр худлаа ярьж байгаа энэ үнэ ярьж байгаа гэж яриад байгаа юм бэ бид нар? Таныг за зөв зүйлийг ярьлаа гэж бодоход дэмжиж байгаа хүмүүс байдаг те сошиал медиа дээр. Зөвхөн сошиал медиа дээр шүү. Захим ертөнцид. Энэ нэг арай өөр амьдралчуд байхгүй те. Facebook дээр бичиж байгаа зүйлүүд нь аюу гоё ч юм уу. Ямар гайхалтай хүн бэ гэж бодол бичдэг. Тэгсэн мөртлөө амьдрал дээр шал өөр хүмүүс байдаг те. Энэ чинь ингээд хоёр өөр амьдралчуд байгаа. Амьдрал сошиал медиа гэдэг хоёр өөр ертөнц. Тэнгүүд ер нь нийгэм тэр чигээрээ багтаа байгаа. Тийм багтаа байгаа. Тэнгүүд таныг одоо янз бүрийн зөв зүйл яриад ингээд уриалахад хэдэн хэрэг бол би хизэж ийм уриалганд итгэдэггүй. Тийм ч учраас хизэж би уриалга хийж байгаагүй. Жишээ нь би юу гэдгийг тийм ээ байнгын клубын уулзалт хийгээл өөрийгөө ингээл нэг тодорхой хэмжээнд улс төрийн сонгуульд бэлдээл 5 жил 10 жилээр бэлдээл гой уулзалт хийгээл сайхан бай өөдрөг баяа залуусаа гэдэг байгаа хүн бол би биш дээ. Би тэгж ярьдгүй. Тийм ээ тэгэл бид нар тэдүүлээ олуулаа боллоо энэ төр гэдэг. Энэ нэг буруу биш л байх л да. Гэхдээ надад бол тэр хүмүүсийн хандлага илт харагдчихэдэг. Би зүгээр хүмүүсийг мэдлэг аваасаа энийг шүүгээсэ гэж л боддог. Тэрнээс биш намайг анзаарж байгаа бүх хүн хизээч би талбай дээр цугласгаая гэж хэлж байгаагүй. Би
Би иргэний хөдөлгөөнүүд намайг зөндөө урьдаг. Би хизээш өчтдөггүй. Тэгэхээр намайг айгүй олон хүн мэддэг. Чи ганцаарчлсан тоглолт хийлээ. Ганцаараа чи тэмцээд хаач хүрэхгүй. Чи зөвхөн Facebook дээр л тоглож байна гэж. Үгүй би тоглолт хийгээд байгаа юм биш. Дээрэс нь би ганцаарчлсан гэж би одоо харж штеп. Улс төрийн эрс шинжилэл гэл хэдэн жилийн өмнө сүртэй гарч ирж байда. Магна, Ганбаатар, Батцандан хинтэр яа Монголын залуустай хуурнаал дагахад бэлэн би ч гэсэн дагаа савхад бэлэн байсан тэр үе. Тэгэл хэд ботроо. Тэрнээс хойш би Монголын иргэний хөдөлгөөнүүдийг ажиллахад бүгд сална. Бүгд хоорондоо муудалцсан. Гурвуулаа нийлэл хоёр болно, хоёулаа нийлэл нэг нэгээр болно. Тэгэл дараа нэг нэгээрээ нэг хүнд хөслөгдөл явж байгааг би харж шít. Надаас ийм жишээ хаанаас ч олохгүй. Тэгэхээр надаас айх юм байдгүй, ичих юм байдгүй. Би ганцаардна гэж айхгүй. Тэгтээ намайг дагаад хүрээд ирээч гэж би уриалдаггүй. Надад шаардлага байхгүй. Айгүй олон хүн та одоо зөв юмд уриалсангүй гэдэг. Би зүгээр мэдээлэл өглөө. Иннээ болоо. Тухайн хүн өөрөө тарихтай бол тэрнийг өөрсдөө шүүх хэрэгтэй. Төлбөртэй пост оруулж ирсэн үү? Төлбөртэй пост. Тань төлөвний санал тавьдаг бах тий? Тавьдаг. Би боддог. Зөвхөн худалдагддаг хүмүүст худалдах санал тавьдаг. Намайг чи айгүй тэнийг наа тэнийг чи аваач шууд скриншот хийгээд тавьчихна гэдэг гэсэн. Зүгээр яг хөө ингээд алсуур тандалтууд байж идэг. Шууд надад мөнгө санал болгож ирсэн хүнийгч байхгүй. 2016 оны сонгуулиар та аль намыг дэмжижсэн бэ? 16 оныхоор чинь одоо юу лээ? Ер нь бол 16 он бол сонгуул шүү дээ. Ардын намынхын айгүй хумсаа нуугаад ардчилсан намын нэг арчил фракц буюу ган төмөр тэр Тэмүүжин, оюун өнгөрл, насан баяр энтрийн фракцыг бол ерөнхийд нь муухай байлгах тэр ажлыг л Цэрэн гэдэг хүн насан баяраар дамжуулж хийлээ л дээ. Боловсролын яам. Тэр үед 16 онд ямар байсан гэхээр одоо арчилсан нам дийлэнх байгаад сонгуульд өгөхөд дээрэс нь арчилсан намынхны бүх сайдууд дотор сайдууд нь хууль зүйн яам нь муудсан тэр гин хамгийн гайгүй нэртэй нь боловсролын яам буюу ган төмөр байсан юм. Уул нь хамгийн муухай ажил хийсэн хүмүүс нь энэ хүмүүс байсан. Энийг би нийгэмд илчилсэн. Энээсээ болж юу гэсэн хэр ган төмөр нь бол энэ бол Женкогийн даалгавар байсан. Ингэж хэлээд энийг жиргээгээр ч зөндөө явуулсан. Дараа нь мөнх баясгалангийн нэвтрүүлгээр орсон. Үгүй эдгээр баримтыг гаргаж ирэх хэрэгтэй шүү дээ. Яг зөв ингэж хүмүүс би ч ингэж харж байгаа. Сонгуул гэдэг бол мөнгө олох арга гэж одоо хардаг болсон залуучууд. Ялангуяа сошиал медиаар пэйж анти пэйж одоо их ашигладаг ч юм уу, олон лайктай пэйж ч юм уу. За сонгуулиор бол тэд нар мөнгө олдог болцсон. Авдаг хүмүүс зөндөө байгаа. Миний тухайд тэгж ярьдаггүй шүү дээ. Намайг Баттулгуул тэгж яринөхөөс хүмүүс ерөнхийдөө хардсан, сонссон гэрчилсэн юмнууд бодтойгоор яриад ингээд тодорхой нийгэм тэр нь танигдаад эхэллээ шүү дээ. Сошиалгаар дэвтэрдэг мөнгө хийж байгаа хүмүүс зөндөө их тодорхой болсон. Би нэрийг нэг жагсаж харлуулад явахгүй тий. Цэрэн дээр тийм юм байхгүй шүү дээ. Тэгтээ Баттулгын хөл гар гэдэг юм руу айгүй хичих гэж утсан. Яагаад гэвэл миний нэр нөлөө хүчтэй байсан байна. Намайг харлуулах эцсийн юм нь ганцхан мөнх баясгалан байсан. Мөнх баясгалангийн нэвтрүүлэгт орсон. Нэг тэгэхээр ерөнхийдөө арчилсан нам чинь дотроо 6 хуваагдчихсан. Би чи надаас ямар намыг дэмжижсэн бэ гэж би нэг аль намын айхтар дэмжигүйч арчилсан намыг муухай харагдуулах, дотроо хагаралдуулах тэр ажлууд нь ерөнхийдөө Цэрэн гэдэг хүний илчилсэн тэр насан баярын тэр юмар гарсан. Тэгвэл би харлуулаагүй. Насан баяр ийм юм хийгээд байна. Гэтэл мань хүн үгүй гэж дайраад дээрэс нь тэр нэг арчлахын бүгдөө 37 оны хэлмэгдэл давтлаа. Эргээд саная. Иргэн хүн хизээж төрийн ажилтныг хэлмэгдүүлж суудаа Монголд байдгүй. Төр нь иргэдэд дарамтлж байсан учраас байдаг болохоос биш. Тэрнээс ч нэг эргэн зэрэг гарч ирэнгүүтээ төрийн ажилтнуудын зүгээр харлуулаад нөгөөдөл нь шоронд орох болж байна гинэ. Тийм онгой. Тэрэнд нь ард түмэн итгэж л байгаа байхгүй. Одоо хизээс ирэх юм бэ? Бид нэр энэ дэр тунгах хэрэгтэй байхгүй. Ахиж ийм дахин үлгэр шавна. Одоо яасан насан баяр уйлаад би хамбламыг шүтгээ гэж уйлжсэн тийм үү? Тэгсэн. Би ажиллаа өглөө. Би тэмцэн гэсэн. Тэмцээгүй. 9 сарын 5 хүртэл мань хүн ажиллаа хийжсэн. Дараа нь боловсролын яамны бүр багш нарыг бэлдэх тэр том местэн дээр очсон шүү дээ. Тэр местийг насан баяр гэж хүнд гаргахын тулд ахаад төрөөс худлаа ажлын оронтой гаргасан шүү дээ. Энийг араас нь явж байгаа сэтгүүлч нэгч байхгүй мөртлөө нэг хүнийг харлуулсан уу гэж ярьдаг. Өшөө бодог ахаад нэг юм хэлэхэд насан баяр ингэж хэлсэн. Би их хүн учраас, би эмэгтэй хүн учраас гинэ. Би эрэгтэй юм байна л да тий. Дээрэс нь би хүүхдтэй учраас миний хүүхдүүд гэж байгаа. Би хүүхдгүй юм байна л да тийм ээ. Энэ бол жинхэнэ олон нийтийн сэтгэл зүйдэр дөрөөсөн тоглосон жүжиглэл байхгүй юу? Би ингэж уйлаагүйгээр цэрэн муухай хатуу навш гэж ярьж байгаа. Би энд хүүхэд их хүн гэдэг ярих шаардлага байхгүй. Ирч байна уу, эмч байна уу зарчмаа ярив. Монголын мянган хүүхдүүдийн тархийг ингэж сатааруулах хэмжээнд, ингэж хордуулах хэмжээнд аваадсан бол бид нэр энэ тухай ярих л ёстой.
Энийг хэлсэн үнийг элдвэр нь хэлж болно. Тэр бол хамаагүй. Энэ цаг хугацааны асуудлаар гараад ирнэ. Гэтэ өнөөдөр харагдаж шít. Тэр хүн эзэц зөксөөгүй. Та их бие даасан ялангуяа нөхрөөс их санхүү гэвч хараад бус байдаг байх гэж би бодож байна. Нөхөр битэрийн хооронд тусдаа санхүү гэж байхгүй. Ханыг Ер нь барууны хүмүүс хүнтэй суулаа санхүү дандаа тустай байдаг. санхүүгийн эрхчлэлд хүрсэн гэдэг зүйл байдаг шүү дээ. Энэ бол Би хүрээгүй байсан. Энэ мууны асуудал энтрийг яхад бол би банкнд 300 сая өртөл явьжсэн шүү дээ. 2-300 саяар нь. дарсан уу та? Би бүх юмаа зараад бүх юмаа дуусгаад би одоо чөлөөтэй явж байгаа тийм ээ. Би бүх өрөөдөр дараад би 23 наснаас бизнес хийсэн гэдэг чинь би дандаа л банкыг тижиж явсан шүү дээ. Би банкнд 18-аас дээшээ хувийн хүү жилийн аваад явчихсан шүү дээ. Би 4% аваагүй, 8% аваагүй. Одоо өнөөдөр ирээд ингээд өнцгөөс харахад Монгол улсад хулгай хийхгүй бол баяждгүй юм байна гэдгийг над шиг ажиллаж байгаа хар мянган хүмүүс харуулж байна. Бид нар бүгдөө ажилласан. Бүгдөө бид нар банкыг дампууруулдаг улсууд энэ тэр том төсөл ярьдаг мянган баяр энэ төр гэж чинь болохоос ш. Тэр бумаар нь яриад алгаалдаг. Бид нар шиг 100 саяын зээл аваад тэрнийхээ төлөө мачитл ажилладаг жижиг дундийнхан биш байхгүй. Өнөөдөр энэ бүх гарцыг нь хэн төлдөг гэж энэ жижиг дундийнхан. Харамсалтай нь бид нэр цөөдөд нийгэмд өшөөл цөөрсөр юм. Яг гэвэл маш олон хүн дампуурж байгааг би харж байна. За, ер нь бол үүлийн үүрэг гэдэг зүйл та итгэдэг үү? Итгэдэг үү? За, танд бол их шулам шиг бэр таарсан юм шиг байгаа гэж би ойлгож. Та нарын яриагаар бол ч та яг зөвөр би бас нэг зүйлийг харлаа. Таны ярьсны зүйлээс биш л үгүйсэйг л дээ. Нэвтрүүлэг үзээд тэгсэн миний сул тал бол би их цайлган би их шударгаараа явдаг. Энэ миний сул тал гэдэг хүнийг би лав энэ тийм шудрах хүн гэж би лав энэ харж байгаагүй юм л да. Тэгээд яг зөвөр их тийм багтай юм шиг санагдлаа. Тэгээд бинийг хэлдэг. Танай бирийг л. Тий. Уу яг тийм бир учрав. Тэгээд дээрээс нь яг зөв миний асуух гэдэг юм болохоор таны үр хөвгүүдийн хүмүүжил их надад сайн байдаг санагдсан. Бичээ постуудаас харахад уцаахгүй тий миний шин цүнх авахгүй би энэ зүрхийг засуулаад өгчих гээл тий хүүхдүүдийн хүмүүжил их чухал байдаг санагддаг. Тэгээд та таны том хүү тий тантай их ойр өсвгүй юм шиг ойлгогдод байгаа байхгүй тий ер нь бол ягаад одоо магадгүй би л хувьдаа бол би ч гэдэг юм байхгүй энэ бол ээж гэдэг бол амьд бурхан байдаг. Тийм учраас ингэж харьцаа хөндөрөх хэмжээний байна гэдэг яг зүгээр хүмүүжлээс үү эсвэл хоёрын хөндий харьцаас юм бол гэж. Би чамаас нэг юм асууя да. Чи толгоогоо эргэтл аав ээжтэйгээ зөрж үтсэн удаа бий юу? Байхгүй. Толгоогоо эргэтл одоо нэг хүнтэй үерхэд юу болж байгааг мэдрэхгүй. Тэгвэл чи үзэх ёстой мó үзээгүй л байна. Би бол хүүтэйгээ дотно байсан. Би хүүгээ 3 наснаас нь чирж бүхэл аяллыг хийдэг байсан. Яг хөө би бирээ шулан молом гэдэг бол юу гэх юм тийм ээ. Тэгтээ бол ёс зүйгүй хүн байна. Энэ бол ойлгомжтой байсан. Тэрнийг би одоо орондоо яарн муулаад намайг зодсон моцсонгүй. Тэгээ тэр гоё ярьж ин л да. 8 жилийн өмнө хөдөө оноос хотод орж ирээд ямар ч ажил мэдэхгүй ус буцалгаж мэдэхгүй шахам тэр хүнийг би ажилд сургасан үнэн. Би хатуу зарчимч байсан үнэн. Тэр хүн ёс бус юмнууд хийсэн үнэн. Миний танилуудыг ашиглаж мөнгө л уурдсан үнэн. Энд миний хүч оролцоотой. Би энийг зүгээр хэлчихье. Тэгвэл миний хүү бол өнөөдөр бол толгой нэргсэн. Миний хүү надад маш ойр их зөөлөн их ганцаарцсан хүмүүсийн дандаа талдаг байдаг гэсэн. Өөрөөр хэлбэл олныг дааж од хүнийг дагадгүй, ер нь ганцаарцсан, хаягдсан тийм хүмүүсийг түшиж тэр хүмүүсийг итгэлтэй найз нь болж чаддаг миний хүү. Тэгэхээр би болоод хүүгээ болоод тэднийг бол үзэх ёстой юм а үзэж байна. Яг хөө энэ асуудал цэрэн гэдгээр ингээд магадгүй цэрэнгээс өөр хүн дээр байсан бол энэ асуудал хизээч гарахгүй. Тэгтэл өнөөдөр миний ярьсны хажуугаар одоо найзууд маань ингээд ярихад манайд наад асуулж байна. Манайд байна. Тэдний тэр тэгээд ингээд бүгд байгаа байхгүй. Энэ нийгэмдээ яриа байгаа. Энэ өнөөдөр 30 нас хүртэлх нийгмийн монголчууд бидний арчил нэрээр золиослон хайсан тэр нэг том үеийн төлөөлөл дээрээс нь социализмын үлдэгдэл болсон гэдэг юм уу надаар дуусж байгаа юм уу надаас жоохон доошхноор дуусж байгаа энэ хүмүүсийн хооронд Монголын нийгэмд ямар том ангал гарцсан юм бэ? Ямар ойлгомжгүй тийм том эрх ашигын ёс суртахууны зөрчил гарцсан бэ гэдгийг би харж байна. Магадгүй цэрэнгээс өөр гэр бүл дээр энэ гарахгүй хизээч хэл гарахгүй. Надаар дамжиж гарснараа энэ нийгэмд ахаал нэг дохио боллоо. Тэгээ би өөрийгөө юу гэж бодож хэрэг би тийм л үйлдэл юм байлгүй те. Ойрын хүмүүс л мэднэ. Тэгээ би тэр хүнийг муулах яах вэ?
Гэхдээ оригинал юм бол оригинал биш байхгүй юу? Ямар ч юмд. Тэгээд тэгвэл хүний тэр дамжиж ирсэн ген хүмүүжиж ирсэн хүмүүжлийг би бол засаж чадахгүй. Энэ ганцхан тэр хүн дээрх жааж юм биш. Би ингээ олон юмн дээр харахад хүний төрөлхийн уг араншныг бол хүн арилгах нь ихтэй аягүй хэцүү юм байна. Боломжгүй юм байна. Тэгэхээр одоо бид нэр ба штэ Монголын нийгмийн тэр одоо 30 хэдэн насны залуус ч одоо аягүй их бичиж штэ тийм ээ. Үхвэл таарна стай нэг одоо элдв нэгээр бичиж чинь тий. Миний үед ахмадуудыг бид нэр тэгж харьцдаг байсан юм уу? Ахмад гэдэг маань өөрөөсөө 5-аас дээш насны бүх хүнийг л хэлж байгаа юм би. За яг 5 дотор би 5 нас байтугай хүмүүстэй би залуустай харьцах намайг чи гэдээ дуучхаа гэж хэлдэг дээ. Гэхдээ хүмүүс тэгдэггүй. Ерөн зүгээр нэг чи бэ надад хамаагүй амраадаг аахгүй. Би өшөө болго өөрөө заримдаа марцсан одоо нэг адилхан долгионтой гэх юм уу тийм хүмүүсээ би надаас 5-10 байсан ч марчаал чи гэж яриад явж идэг. Би нэг хүмүүжлгүүдээ хүндлэхгүйдээ биш ерөөсөө тэр надад арай ойр татсан санагдаад тэгээд яваад өгдөг. Тэгээ би юу хэлж байгаа юм гэхээр тэгсэн ч бид нар би нэ тэгж хэлдэггүй байлаа. Тэгэхээр бид нар энэ асуудлаар ахаад нийгмийг таньж хэлж байна. Зүгээр залуусыг буруутгаад авах юу ах вэ? Би юу гэж боддог вөхөр би сая арчлалын золиос гэж хэллээ тийм ээ. Арчил гэдэг 27 жилийн өмнө бий болсон. Ахаад нэг юм хэлэхэд 27 жилийн өмнөөс өсвөлээд бид нэр арчлал бий боллоо. Хүн болгон явдаг замаараа явна. Дураараа. Сайхан. Эхнэрээс нөхрөөсөө салах бол манад асуудал биш болсон шүү дээ. Их нөхрөөсөө салсан гин тэрнтэй суусан гин доржтой суусан гин хинтээ суусан гин салж байгаа гинэ. Яг бол эн чинь миний эрхчлөө гэд ярьдаг болсон. За тэгээд нөгөө захирлууд нэг янз бүрийн барууны дараах шиг баахан олон ХХК-нууд бий болсон компаниуд. За болсон бодоогүй бүгд л нэг том том юм цүнх барайл явахдаа нарийн бичгээр хамгийн хөөрхөн хүн авдаг. Энэ жишгнүүчин аль хэзээний 27 жилийн өмнөөс бий болсон юм. Өшөө болоогүй бид нар 27 жилийн өмнө хүүхдээ гаргалаа яасан ихэнх нь цэргийнхэн бүгд ажилгүй болсон. Ингээд гудамжинд гараад ирэхэд яасан? Гутарсан нэг хэсэг том айран бий болсон шүү дээ. 30 хэдхэн насндаа ажилгүй болцгоосон шүү дээ. Яаж тэр хүмүүс гэр бүлээ тижээх вэсэ? Багш нар байна. Театрынхан байна. Театрынхан бол бас ажилгүй болсон. За зураачид бол хинч биш болсон. Энэ үед яасан чадахаараа бүгдөө ийш тийшээ ганцгийн 8-нд явах нь явсан. Тэр дотроос тисэж үлдсэн. Алуулах нь алуулсан. Арай гэж амьд ирээ тэгээд нэг мөнгөтэй ч мөнгөгүй ч амьдрах нь амьдрсан. Мөнгөгүй ирсэн улсууд яасан? Ахаад л урагшаа тэр чигээрээ Солонгос руу явцгаасан. Ингээд бид нар үр хүүхдээ хаяад 20 жил болсон тэр хүүхдүүдийн өнөөдөр хэсэг өнөөдөр явж байна. Өөрөөр хэлбэл бид нар хайр гэдгийг үзээгүй хажууд нь дандаа мөнгөөр тэтгэгдсэн тэр том үе. Тэгэхээр би 30 настай залуус над руу ууралж байгаа намайг үзээ яаж байгаа тэр юмыг би ойлгодгийн. Юунаас ч үзээд байна нэ? Та энэ өөрөө айгуу сайн мэдэж байна. Тэр үзээ ядах гэж тэр хүмүүс энэ хайр гэдгийг мэдэхгүй. Өөрсдөө илэрхийлэхийг ч мэдэхгүй. Өнөөдөр 30 хэдэн настай залуус өөрсдөө эцгийн хайр үзээгүйгээр хин хайр үзээгүйгээр эргээд эцэг их болж байна. Их болж байгаа хүмүүс нь асар их сэтгэл санааны хямралд орж штеп. Миний ээж хаана байсан юм бэ? Эхийг өнөөдөр эргээд хайж хэлж штеп. Монголын ийм том гээгдсэн том үе өнөөдөр гарч ирж байна. Энд эцэг ихэнч тэр ерөөсөн Монголын нийгэм ерөөсөн арчил гэжсэн төр барьжсэн бүх босоод бүгдөө бид нар буруутаад байгаа байхгүй юу? Тийм учраас нэг хүзий ядлаа гэдэг нэг уурлаад авах чаашаа юм. Энэ бол одоо 5-10 жилийн дараа хүмүүс хэр их юм уншиж хэр тархин задрах хэр гэр бүлдээ ойр байх өөрийгөө танихын хэрээр өөрт нь юу дутагдсанаа мэдээд ирэхийн тэр цагт энэ бүгдийг нөхөнтэй. Одоо тэр манай биертэй холбоотой асуудал дээр ингэж штэ. Юу сүртэй юм. Хамаг юм өгөхгүй яах юм гэж штэ. Би юу гэж бодож исэн гэхээр би өөр хүүхдэд одоо ч хэлнэ. Та нар өөрөө өөрсдийнхөө хөрөнгөийг босгож амьдрал. Энэ бол чамд үнцэнтэй амьдрал. Тэрнээс хин нэгнээс шууд авцсан тэр амьдрал биш байхгүй юу? Одоо та нэг хүүгээ алдсан гэж боддог уу? Ямар нэгэн байдлаар ээж хүн бол уучлах хэрэгтэй гэдэг л юм байл дээ. Яг ер нь бол эргээд хүүтэйгээ холбоотой ч юм уу ингээд яг хуучин хэвэндээ байх болоо гэж би асууад байна л да. Ер нь бол тэр хүний ухамсарал мэднэ. Ямар ч их хүнрээ хөөж явуулахгүй. Буруу муухай үгүй буруу муухай үйлдэлийг бол өөртөө ухамсарлаа зөксөх хэрэгтэй. Хүн болгон алдах хэрэгтэй. Заавал тэрнээс салжиж ирвэл та хүлэмжшөөрөх үү? Би тэгжилээгүй шүү дээ. Хамт байвал хүлэмжшөөрөх үү? Би эзэж тэгжилээгүй. Тэд нар хамтдаа бай. Бас нэг гэр бүл битгий өнчлөөсэй. Гэтэ муу муухай юм л зөксөн. Та надад тийм үгүй гэж хариулаарай. Та сайн хадам ээж үү? Сайн. Сайн. Би олдошгүй хадам ээж. Сайн гэдгийг яг магадгүй хүмүүс ингэж ойлгодог юм л да. Миний хүү наа тэ ивим гэдгийг сайн гэж. Би ер нь бол би тийм байсан. Би хүүхдүүдтэй хатуу мөртлөөсөн. Би бол бэрдээ тийм байсан. Миний охин, миний хүү. Тэсэн чи өнөөдөр намайг нэг юм тис өөрөөр надаар тодорхойн тулд тис өөрөөр ярьж ин л да. Тэг яг уу аман чихгүй яриад явж байгаа одоо юу гэдгийг.
би бол энэ тухайн их олон ярих сонирхолгүй байна. Яг л мөнгөтэй ер нь танаа бэр алтан төрөө гэдэг хөтлөгчөд мөнгө өгөөд захиалга нэвтрүүлэг хийх хэмжээний мөнгөтэй юм. Зөвхөн өвөр монголчуудаас 200 сая болсон байна. Яах юм? Зөвхөн Гадаад миний найзаас 153 сая авсан гэж сая шүүхэн тогтоочлоо. Яах юм? Би алдснаа хэлээгүй шүү дээ. Би юу алдснаа одоо хүртэл хэлээгүй шүү дээ. Энийг би ярих биш. Энийг ерэн сурвалжлах хүмүүс нь хайх хэрэгтэй байхгүй. Гэхдээ яах юм? Үгүй чадж байгаа юм чи авах хэрэгтэй шүү дээ гэж л ярих чинь. Дээрээс нь дээд хулгайчууд ярих байж мүү охинлууд арайд яах юм гэж нь үнэн. Эхлээд элбэг дөржөөс өсвөлээд бид нэр барих хэрэгтэй. Танилуу одоо яг зөвөр намайг бас их хүмүүс муулдаг ахгүй ер нь бол. Энэ яста тэнийг асуудаг муулна. Гэхдээ миний амьдрал дээр хизээч нэг удаа яриад чи бол тэнийг асуудаг шүү гэж нэг ч удаа хүн хэлж байгаагүй. Сошиал медиа дээр бол намайг амар муулдаг ч гэсэн амьдрал дээр хизээч хэлж байгаагүй. За танилуу сая халтсан юм шиг байна. Халтсан гин газар пост харлаа. Нэг удаа юм уу хоёр удаа юм уу гэж Нэг л удаа. Нэг л удаа. Одоо бүжигдэх дуртай байна шүү дээ. Бүжиглжсэн чинь халтсан юм шиг байна. Тэгээ санаад юм уу санаадаг уу эсвэл танд дургүй хүн юм уу? Юу ялаа л да. Ер нь бол би нэг юм лээ. Олон нийтийн сүлжээн дээр намайг бол элдвэр хэлж идэг. Гэхдээ намайг хаан ч байсан би хүмүүсийн хайр хүндлэлийг мэдэрдэг. Би бүр Монголын ороогүй газар надад хайр наалгүй шүү дээ. Гэхдээ над руу хүмүүс дайрдгүй юм. Тэгээ сая би бол нэлээд хямарцсан байсан сэтгэлээр тэгээд тэнд ороод. Гэхдээ би ийм эрэгтэй малгай өмссөн эрэгтэй яг чам шиг юм хар пижак хар юу өмссөн. Ерөнхийдөө бол яг намайг цэрэн гэж орж иж ин гэж хүмүүс мэдсэн л гэж хэлээс үлдэн. Тэгээ би малгай өмсч ерөнхийдөө хаанч танигдахааргүй суужсэн юм. Тэгэл зүгээр тас нисгээл явцсан. Тэгэл ингээл нөгөө рекламдар гардаг шиг л барга ингэж ирээд би босоод ирсэн л дээ. Би бол айгүй эмоцтой байсан. Би гомдсон. Яалаа гэж. Зүгээр яалаа гэж намайг. Тэгээд сүүлийн бүх бичлэгийг аваад үцхэд ингээд ухраагаа дэрний чинь миний өмгөөлөгчд болохоор зэрэг за айгуул нэг офшорт нийл гар хөл байгаа юм сте. Тэгээд санаандгүй дөр үзэлэл зогчоо гэсэн. Тэгээд ингээд олон дахин ингээд ухраагаа зүгээр ингээд дүн шинжилгээ хараад би өөрөө бас мэдхийг хүсэж штэ. Ингээд харахад бол зүгээр л ууснаа шингээж чадаагүй нэг сохтуу залуу байна. Таны мэдчихээ зүс юм уу? Үгүй намайг гэж мэдээгүй зүгээр л замдаа таарсан болгоныг зохих байсны тэрэнд нь л би оногдож гэж харж байгаа. Гэхдээ энэ явдал ахад автахсгүй. Хин дээр ч давтахсгүй ганцхан надад ч өөрийгөө тайвшруулад байгаа юм шүү. Ер нь бол за танихгүй хүн байг, тэ сохтуу хүн байж таараг гэж тайвшруулах болохоос биш. Ер нь бол гэхдээ бас нэг цаана болох ёстой болдог гэдэг ч гэсэн бас арайч тэгээд зохих ёстой хүнд та очиж оногдно гэж байхгүй л юм шиг би санагдав. Яг нь ер нь би жоохон захтуу суудсан байсан. Таниул захтуу суудсан байсан. Тэгээд ер нь бол энэ тэнд ингээд явж байгаа хүмүүс чинь биенээ ихтэн зүгээр л зодоод эсвэл нэг хоёр үгнээс болоод арсалж идэг шүү дээ. Тэгэл тийм юмнууд харагдчихл байдаг. Саяны залууд гисэн байлээ. Тэгээд яг та зүгээр энэ бол надад бол заавал нэг юу явах гэдэг зүгээр санаандгүй зохилт юм байна гэж би бодсон. Тэр залуу бол надад уучлахгүй эсвэл би бариагүй ерөнхийдөө надад бол бүхэл бүтэн бичлэг нь байж л байгаа. Тэгээд надад бол яг тэрхэн дараа маргааш шинтрэн жоохон тарих хөвцөн боловч одоо бол зүгээр л энэ тэгэл хүмүүс аюултай л гэлэн. Гэхдээ миний айл энэ тийм дундаг дугуунаас унж морин дээрээс годроччихсан явдлууд гэдэг юм бэ. Ер нь тэгэл нэг эмэгтэй уулан болгоомжтой те. Гэхдээ би ер нь тэгэл нэг машины аварчл орж исэн зүгээр л энэ нэг ганц охил гайгүй байлгүй яг. Бас чирээ та ямар хариулт үзүүлсэн бэ гэдэг сонирхолтой байна. Яг хүмүүсээ ойлгож байгаагаар л бас миний ойлгож байгаагаар гэл те таныг их би эмоцтой болгож чи одоо би амар эмоцтой шууд босоод би тэрлүү давталсан шүү дээ. Өшөө болоогүй үүдэн дээр байхад нь би явах гээд би явна гэд уйлсан. Тэгээд явна гэд гарсан чинь үүдэн дээр зөксөж байсан. Би тэр залууг очиод хамрын нийчэд гараад ирсэн. Тэгвэл бас нэг адилтай л юм байна. Гүг ер нь бол зөв юу өөрийгөө хамгаалахгүй ингээл зодуулаад сууж явах хэрэгтэй юм байна л да. Тэр л хүн зөв юм байна л да. Би намайг гарахад үүдэн дээр байсан. Би шууд очиод надаас нэг ийм тухайн өндөртүүд нэлийн би эрхүү залуу байсан. Хамрын нийчиж явахдаа нэг ингээл гисэн чинь тэгэл хариултлаа үзүүлэг баг те. Үзүүлэг. Гадаад хүнтэй суур. Энэ гэхдээ их жоохон онцгүй яриа болж байгаа шүү. Энэ нэг баг эргээд те хүчирхийллийг ингээд сурталчилж байгаа юм шиг. Гэхдээ яг залуусаа 90 зүгээр хаач уугаад яг нийгэм тэр чигээр стресстэй байна бид нар. Энд насны ялгаа байхгүй. Залуус стресстэй байна, хөгс чүүч ялгаагүй, эцэг эхүүдэн ч ялгаагүй, бүгд зээлтэй, өвөр хоорондоо юм биенээсээ цухтах маягтай болцсон байна. Хямарцгааж байна. Гэхдээ бие биендээ бид нар ер нь болж игэл бага тийм харгас зодох юмыг үзүүлэх хэрэгтэй юм. Ер нь болж игэл гарахгүйсэн дээр.
хямарж байгаа энэ нийгмийн хямарж байгаа тэр шалтгааныг би аягүй сайн ойлгож байна. Чин би бол сэнсэрлээ бүжгэлжээж би өөрийгөө тайвшруулдаг. Намайг аягүй олон хүмүүс яаж тайвширдیں۔ Зарим нь өстэй яадаг ч гэж боддгийн тий. Миний хувьд яадгүй хэр би бүжгэлдэг нэг бол би өстэй нэг бахардаж унтлаг гүйдэг зам дээр. Гэхдээ фитнест гүйх бүжиглэх хоёрын бүжиглэх нь надад арай хялбар байдаг. Илүү дуртай л баг тий. Дуртай зүйл. Хөгжмийн яритм девж байгаа болохоор ядарч байгааг мэдэхгүй. Зам дээр гүйх чинь тэгээд бахардаж унмаар штэ. Одоо таны байгаа нөхөр бол 93 он танилцсан тий. Тэгээд яг зөв залуучууд бол эмэгтэйчүүд гадаад хүнтэйс бол мухай. Эрэгтэй хүмүүс гадаад эмэгтэй зуух юм бол Монгол гэнийг сайхан тэлж ийн гэсэн юм ярьдгийн гинэ. Тэгээд яг таны том хүүч нь одоо байгаа нөхөр чи хүүхэд бол биш баг тий. Тэгээд ер нь бол залуучууд гадаад хүнтэй суух буруу зөв гэж ярьдаг шүү дээ. Таны хувьд гадаад хүнтэй байснаар яг зөв гадаад хүнтэй суух буруу юм уу зөв юм уу гэдэгтэй л та өөрөөхөө бодлоо хэлээш л. Энэ айгүй хэцүү шүү дээ. Хань чи зөв ханиа олсон юм уу гэдэг тухай яринаас биш гадаад дотоод гэж ярих нь утгагүй байхгүй юу? Би бол ханиа олдсон хүн байхгүй юу? Гадаад хүнтэй суугаад зовж байгаа улсууч зөндөө байгаа шүү дээ. Монгол хүнтэйгээ суугаад маш сайхан амьдарч байгаа хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Тэд нэр заавал орилж иж сайхан амьдарч ийн гэдгийг харах юм уугүй. Гадаадынхны гар бүл болцсон эмэгтэйчүүд ч гэсэн зөндөө байгаа шүү дээ. Энд. Тэгэхээр би бол нөхрөө юу гэж бодгоохөр баг Монголын золиос. Тэндээс намайг дагаж ирээд энд ингээд төвчээд энэ бүгдийг төвчээд амьдрна гэдэг бол бас мэдгүй. Маш олон хүмүүс хэлдэг. Энэ бол тэдний хийж чадах, хүсэж чадах мөрөөдөх амьдрал бол биш. Гэсэндээ эргэд битэрийн гэр бүлийн бол одоо байна. Миний Монголын төлөө дуурж байгаа, бухимдж байгаа, эсвэл зүгээр өөрийгөө илэрхийлж байгаа байдлыг манай нөхөр дандаа зөв гэж ярьдаг. Миний орон зайд ордгоо. Монголчуудыг шүүмжлээд байдгүй. Шүүмжлэх юм бол надад хэлдэг. Гэхдээ сошиал дээр хизээч үг хэлдэг. Тэр нь тэгэх сонирхолч алга илүү ном уншаад, илүү дотгошоогоо өөрийгөө тэлээд байж байна. Зүгээр би юу гэж бодгоохөр улс төрд Монголын улс төрд гадаад хүнтэй суусан ирч вэ, эмч вэ бага оролцоосоо л гэж боддог. Ер нь бол улс төрд яванда яг л Монгол цөөхөлөө юм. Гадныхны бодлого барихгүй, гадаадынханд худ ураг болцоод тэргүүрээ далимдуулаад Монголын хуулиас цогтох магадлалууд энэ төр аюу өндөр байж магадгүй. Тэгэхээр ер нь Монголын улс төрд ийм нэг гадаад хүн амьтантай суусан хүмүүсийг бол ер нь би бол дэмжихгүй. Та ер нь бас яаж ижил яриад л ингээл улс төрлөө орж ирэхгүй би тэрийг яриа. Яаж игээд. Одоо 2020 он боллоо тий. Танд яг хөрөө хэрвээ за манай ингээд намыг дэмжиж ч юм уу. Тим санал тавиул магадгүй. Тийм санал бол ирж ирсэн. Манай намыг дэмжиж манай намд орооч гэдэг саналуд бол зөндөө ирж ирсэн. Ахуйта 2020 онд? Биш ээ 2020 он. Энд чинь бүр 10 оноос хойш л яригдж байгаа асуудал л та. Одоо энэ жил бол яах вэ гэж аахгүй дараа жил яах вэ? Үгүй би нэг улс төр мөр гэж ерөөсөө нэг бодохгүй байна. Гэтэ хүмүүс бол их шахдаг чи яах гэж хийсэн. Намайг Швейцарт явж байгаад би нөгөө элбэг дөржин чинь одоо уулзгаад би Швейцарт явж байхад би ярилцлага өгсөн юм. Швейцарын хамгийн нөлөө бүхий улс төрийн септ гэдэг сэтгүүл дээр миний ярилцлага гарсан. Тэр сэтгүүлч надаас асуусан та улс төрд орох уу гэж. Тэгэхээр би улс төрд орох бодлого өгсөн. Тэгсэн чинь та улс төр хийж байгаа шүү дээ гинэ. Тэр би жоохон дургуйцаад би улс төр хийгээгүй шүү дээ би. Гэсэн чинь та өнөөдөр миний судалгаа гар гэж байгаа байхгүй тэр хүн. Монголд өнөөдөр интернет хэрэглэгч тогтмол 400 мянган хүн байна. 400 мянган хүний та 25% дагуулсан байна. 100 мянган хүнийг. Тэгэхээр та бол улс төр хийж байгаа өнөөдөр. Хүссэн хүсээгүй та улс төрд орцсон гэж хэлсэн байна. Үнэн худлаа юу гэж. Тэгэхээр тэр үндийг жилж байгаа юм чи би улс төр хийгээл яваад юм байна л. Тийм үү. Улс төрч болно гэж зорих нь тустай асуудал миний хараа. Тий. За энэ бол маань нэвтрүүлгийн цаг маань өндөрлж байна. За тэгээд би ганц хоёрын асуултыг асуугаад нэвтрүүлгийг өндөрлөө. Таныг яг зөв дарамтлсан интервьюс их ярьдаг юм байлээ. Одоо нэг пост бичсэн юмсээ элбэг дөрж хин гэдэг ингээд бичсээс би яг нийтнээс асуусан. Тэгээд Монгол тийм амар дарамт төр байдаг юм уу? Би одоо яг өмнөдөө сайн мэдэхгүй шүү дээ. Залуучууд юу ч мэдэхгүй тэрийг. Бага. Яаж дарамталдаг яг тэрийг одоо би ойлгохгүй. Монгол дарамттай үзүүлэх чи бизнес хийж байгаа бол чиний бизнесээр банкар, зээлээр, татвараар дарамтлана. За. Чи ийм юм хийж үзээгүй чи ингэхгүй. За. Өнөөдөр цэрэнг дарамтлах юмгүй болсон. Хэрэг би том лицензийн ордуудтай байсан бол намайг зүгээр л нэг Анод банкны захирал махрашгал гоё шоронд хорчих штэ. Надаар юу ч тохож болно штэ.
Надаар миний дайснуудаар өнөөдөр цэрэн ил тод байснараа цэрэнгийн дайснууд нь ил л байна шүү дээ. Тэд нар чинь бүгд нэг болцсон шүү дээ. Өнөөдөр цэрэн гэдэг хүн л сошиал медиа дээр нэг юм бичиж сөрөг хүн дайрж орж ирдэг шүү дээ угаасаа. Энд чинь бас л нэг дарамтын хэлбэр шүү дээ. Бизнесгүй болцсон учраас одоо намайг яаж дарамтлах? Одоо нэр төрийн л гутаах нь л чухал. Дарамтлах хэрэг би гэж ялаад байна шүү дээ. Ирээд алан тал. Чи нараа би тийм алан тал нь бол наацхийн асуудал. Ярддаг асуудал. Чамайг дагагч чинь миний утсыг байнгын чагнастай байгаа. Байнгын чагнастай. Худлаа биш дээ. Өнөөдөр би Skytel барьж би мөн Mobi convergence unit-ийг барьж Skytel барьж байна. Миний утсыг чагнаж байгаа нь үнэн шүү дээ. Skytel операторууд руу би ярихад за таны утсыг үнэхээр чагнаад байна гэж байгаа. Одоо инглиэд Skytel-ийг арайч дарамтлахгүй л. Энэ Skytel-аас хамааралгүйгээр би Skytel руу ууралж байгаа байхгүй. Та нар миний утсыг чагнаад байна гэхэд бид нэр чагнаагүй. Гэхдээ таны утс үнэхээр яа харахгүй салаалаад цаана чагнагддгийм байна гэж байгаа. BlackBerry авчмаар юм шиг шээ. Би гэхдээ яг л чагнагал дээр би надад нуух юм байхгүй шүү дээ. Тэгээ надад би ямар Монголын төрөөс хулгай хийгээд идэ тэр ордуудын хулгай хийгээд хүн ардын усыг бохирдуулаад араар нь сэмхэн тэр тийм ээ одоо оюу толгойн эзэтэй тохироо хийгээд ингэж явж байгаа юм би биш шүү дээ. Надад айх хэрэг байхгүй юу. Тийм учраас үнэхээр айдсгүй л эдгээр дарамтлаач юу ч хожихгүй. Одоо ганцхан чадах юм цэрэнг унгаах тэр бэр байна уу юу байна уу аль нэг лэгдсэн асуудлаар нь олон нийтэд муухай харагдуулаад угаасаа худалч хулгайч одоо юу байдгийг тэр бүх юмыг наагаал тэгэл дуусгах. Миний үг олон нийтэд үнцэнгүй олчвол намайг чадж байгаа юм тэр. Тэгээ тэрнээс би эднэртээ юу ч булаацалтаагүй шүү дээ. Би эднэртээ эрх мэдэл булаацалтаагүй, улс төрийн судал булаацалтаагүй, би эднэрийн ордыг булаацалтаагүй. Би яхаар ард түмний дайсан байд. Тиймс. Тэгэхээр надад айх ч юм байхгүй зүгээр чагнан виз. Тэгээ одоо тэгэл одоо чагнал байхгүй юм бол чагнажлах хэрэгтэй тий. Янз бүрийн байхгүй юм шиг. Яг тэгэл одоо тэгэл тэндээс бас л үгнүүд түүжил байдаг байлгүй тий. Одоо тэр эдрийн угаасаа 20 хэдэн жил хийж байгаа гэж штэ. Та нар гайхаад ахын залуусаа. Та нар над чиг ийм юм хийгээд үзээд элдвэрээр хэрэглүүлсний дараа энэ ийм юм байдаг юм байна гэдгийг л ойлгоно. Өшөө болоогүй хийсэн хэрэг болгон чинь цагдаа дээр хаагдаад байдаг байл яах юм. Чиний эсрэг хийгдсэн болгон нодин намайг элбэгдэрчтэй тийм ээ офшорын хэрэгээр би одоо нодин болчих уу тий евро Швейцар руу явхад миний машиныг мөргөөд зам зогсоогоод хил дээр намайг 30 минут зогсоосон шүү дээ. Шалтгаангүйгээр. Дарамттай юм би тий. Гэхдээ эн чинь дарамт биш юм уу тий? Эн чинь дарамт шүү дээ. Тэгэхээр ард түмний дандаа одоо өнөөдөр Монголд эрчүүдийг ингээд сүнсийн зайлаа айлгцсан юм. Арай гайгүй юм хийжсэн хуульчид, арай гайгүй юм хийжсэн бизнесмэнүүд Монголоос цухтлаа. Одоо зөвхөн хулгайчид ахад хулгайчдын үр садал үлдэж байна. Бие дааж хийж иржсэн залуусууд Монголоос гараад явчлаа. Энийн хооронд нэг юм том ангал үүслээ. Тэгээд яг го цэрэн шиг хүмүүсийг одоо юу гэдгийг гутаагаал явна л үз одоо гэхдээ ер нь бол Монгол улсад арай жоохон залуус арай балчирдаад байна. Яг үнийг хэлэхэд улс төрд ороход ингээ хараад ахад. Тэгэхгүй л энэ одоо байгаа 20 хэдэн жил бол Монгол улсыг захирсан энэ улсаас салахгүй юм бол энэ бол Монгол улс хизээч сэххээргүй ахад хизээч босхооргүй л унж байна. Та хашгираад за дахиад нэг 10 хүн байлаа. За 100 хүн бай. За 1000 хүн бай. Хашгираад одоо л энэ бол жоохон хэцүү л баг тий. Үгүй шүү дээ. Хашгирсны хүчинд зөндөө олон хүн үннийг мэддэг боллоо шүү дээ. Би хашгирахад би баяр цогтын тухай хэлж яхад баяр цогт өөригөө энийг үгүйсгээд тийм юм байхгүй гэсэн. Одоо Швейцарт хэрэг нүүсэж байгаа гэдгийг Reuters хэлэнгүүт бүгдээр итгэж шүү дээ. Тэгэхэд Монголоос энэ нийтлөө явчих иргэний бие даасан зөрөгтэй сэтгүүлч байгаагүй л байгаа шүү дээ. Би хинч биш дээ. Би сэтгүүлч биш. Яваад ирэнгүүт юу гэж шоуч ингэж байгаа юм. Би өндөө айгүй их олон эрсдлийг би сөрж явж л байгаа байхгүй. Тэгэхээр уучлаарай. Тэгээд яваад ирсний дараа намайг одоо юу гэдгийг шоуч худлаа одоо тийжилээд байх юм. Карьер гэж байдаг шүү дээ хүний. Би нэг юм л карьер дээр би хэрэг баруунд цэрэн гэдэг хүн өнөөдөр баруунд байсан бол би хийсэн бүх юмараа би супер карьертай. Угаасаа хийсэн ажиллаараа. Монголд л хинч байхгүй юу? Хинч биш юм уу? Та ядгийж ойлгож байна өөрөө. Карьерийн тухай ярьж штеп бид тэр. Гэтэ би хийсэн ажилтай карьер илүү юм шүү. Хар PR байдаг хэвээр юм шүү. Би тэгж ойлгож байна. Хар PR байгаа учраас таны хүмүүс мэдж байгаа. Таны хар PR байгаа учраас сайн талнаас таныг дэмжиж байгаа гэж ойлгож байна. Би тэгж ойлгохгүй. Ер нь яг зүгээр тэнд ямар нэг байдлаар яригадаад байна гэдгийг тийм ээ. Ер нь бол цэрэнг нэг үл үзий ядагсад нэг үл хайрлагсад байх шиг байгаа. Зүгээр дунд нь ингээд нэг заа гээд явах боломжгүй юм шиг байгаа. Нэг хувийн характер нь хувийн дэгдэж байгаа мэдэн тэгээ байж байгаа байдал нь тэр юм шиг байна гэж би өөрийгөө ойлгоод байгаа даа сүл үед. Гэхдээ нэг юм хэлэхэд намайг харлуулсан ч магтсан ч ерөөсөө ялгаагүй. Одоо цэрэн гэдэг хүний хувь чанарт нь яг угийн шин чанарт нь нөлөөлөхгүй байхгүй юу?
Энэ чинь миний төрмөл юм өөрөө өөрийгөө төлөвшсөн хүн чинь энэ муулаа гэд би одоо яах юм? Сайлаач гэд яах юм? Энэ бол ямар ч ач холбогдолгүй шүү дээ. Бүсгүйчүүд ингэдэг байх л та. Би яг миний сэдв ингээд янз янз тийш ордог шүү гэж. Одоо энэ бол дуусах төгсөж байгаа. Тэгээд эмэгтэй хүмүүсүүд нь бол нүцгэн зургийг авахлах дуртай байдаг те. Жирэмсэн байх та. Энэ бол гоо үзэмж эргээд үлдэх зүйл маань гэж. Тэгээд таны нэг нүцгэн зургийг явуулсан юм байна. Тэгээд тэр яг нэлээ болоо. Нэлээ олон явсан юм байна. Тэр яагаад тэм зураг авахулсан шалтгаан юу юм? За мэдээж тараагц нь бол хин ч хамаагүй байх. Зүгээр л тэр чинь ямар зорилгоор авахулсан? Би 42 3 насныхаа үед нөхөртөө бэлгэлнэ гэдэг зургууд авахулчаад одоо edit view бид нэр таач тийм янз бүрийн нэг Photoshop хийгээгүй тэр дотор нэг зураг хийсэн байсан. Тэгэхээр нэг дор авахулсан тэр зураг чинь хизэж таргаагүй зөвхөн миний хаарданд орсон юм. Миний хаардыг миний бэр хулгай хийсэн. Ерөөсөө л энэ зургийг би нөхөртөө өгөхөр өөрөөр хэлбэл манайхан бүгдөө мэддэг. Манай бирч мэдэж гин, миний хөвгөч мэдэж гин. Гэхдээ миний хөвгөд намайг хараад одоо яадаг гутамшигтай юм байж гэхгүй штэ. Өнөөдөр чи саунд очиод орё доо. Чи тийм дүрсэкэ талихгүй би ичиж өгч юм. Би соёлтой хүн гэдэг чи гутамшиг үстэй. Энэ хин яаж ямар өнцгөөс харахаас шалтгаална. Би зураач хүн штэ. Би угаасаа дүрслэг сурж байхдаа би 16 наснаас би нүцгэн хүн зурсан. Тэгээд яасан тэр чинь би антум хүний бие антум харьцаг мэдэх гэж бид нэр зурж исэн. Тэгээ одоо өнөөдөр тэргээр нэг гутаах гэж оролдвол амжихгүй штэ. Тэр зургийг бол тэгж авахулсан. Тэгээд одоо янз бүрийн болгонд л одоо тий намайг харлуулах гэж жиргэн дээр их тавьж байгаа. Тэгээ юу хоцсон юм? Тий. Одоо жишээ нь би нөхрөөсөө нуугаа ч юм уу одоо нуусан байсан чинь яах вэ? Би нуугаад авахулсан байж болно да бас. Чим бас миний орон зай гэж байж болно шүү дээ. Тэгээ тэргээр нь тэгж гутаах гэдэг үзээд идэг. Тэрэнд бол ерөөсөө ач холбогдол манайхан болов гэдэг. Тэгвэл энэ бол хувь хүний орон зай руу аимшигтэй бүдүүлгээр хандж байгаа юм. Тэр зургийг би шал өөр зорилгоор одоо юу гэдгийг биеийн ямар нэгэн хаалгаанд хүнд орсон байж байгаа юм уу шал өөр зорилгоор авахулсан байж исэн бол эднэр одоо тэгээд бас юу хийсэн тийм ээ. Тэр бол гэхдээ би зүгээр авахулсан зорилго нь тодорхой. За ойлголоо. За тэгээд маань нэвтрүүлгийн нэр бол зөвүүн яриа гэдэг нэвтрүүлэг шүү дээ. Тэгээд зөвүүн гэдгийг бол хүн болго өөрийн өнцгөөс харж ярьдаг. Муухай талаас нь дээ. Энэ зөвүүн гэж ярьдаг. Нэг бол энэ зөвүүн гой хувцлах юм аа. Гой зөвүүн өстэй юм аа гэлтэй. Гоё талааснаас ярьдаг болцлоо. Тэгээд яг зөв таны амьдралдаа хийсэн хамгийн зөвүүн шийдвэр юу байсан бэ гэж би асуумаар байна. Шийдвэр ямар нэгэн зүйл дээр 2 3 зам байснаас нэгийг сонгодог ч юм уу эсвэл би яаж тэгж чадсан юм бэ? Ямар тэнэг байсан юм бэ ч юм уу. Ер нь таны хувьд юу гэж ойлгож байгаараа та өөрөө хамгийн зөвүүн шийдвэрийг хэлээд өгөөч гэж би хүсэж байна. Би төрчөө дөнгөж 20 настай байсан юм. Тэгээд гэр орончхоо ээжтэйгээ хоёулаа байжгаад манай ах хөдөөнөөс эхнэрээ аваад ирсэн. Тэгээд тэд нэр намайг тухайн үед ингэж ирсэн. За ээжигээ хүүтэйгээ хөдөө явуулаад тэгээд одоо манад амьдрахгүй даа гэж. Одоо намайг өрөвдөж одоо миний төлөө хамгийн зөв шийдвэр магадгүй тухайн үедээ гаргаж ийн гэж бодцоосон байх л да. Тэгэхэд би үгүй. Бээж хүүтэйгээ байна гэж хэлжсэн. Энэ бол миний амьдралд хамгийн том хийсэн шийдвэр. Ягдгэл би хинээрч тэжээлэхгүй ахыхаа харьяанд чочихгүй. Би хэдийгээр нөгөө өөрөө нэг амьдралынхаа учрыг олоогүй мөртлөө хүүхд гаргацсан ч гэсэн би өөрийнхөө асуудлыг аваад явнаа. Ээжтэйгээ гэж хэлжсэн. Энэ бол их том шийдвэр байсан. За тэгээд ер нь миний ингэ бодоод байхад миний хийжсэн шийдвэр болгон миний тухайн үеийн одоо юу гэдгийг өөрөөсөө заримдаа ч зөрж энэ төр хийсэн шийдвэрүүд л байдаг байхгүй. Тэгээд одоо би хүүгэж гисэн хүнтэй суухтан ч гэсэн энэ бол миний бас л миний сэтгэл бол нийцэг байсан. Тэгвэл би хүүгийн сонголтыг хүндэтгсэн. Ээж хүнхтэйг зөв хардаг бах тэ. Яг хөө тэндээс буруу юмнууд харагдчихсан. Одоо өнөөдөр ингээд аялал жуулчлалын компани энтрийг би одоо компаниас гарна гэдэг шийдвэр гаргацсан байсан. Тий. Хэдийгээр миний нэр дээр явдагчсан. Би нэг зөв шийдвэр гэж үзэж байгаа. Одоо цэрэн гэдэг хүнд үнэхээр энэ цаана нөөц байдаг бол би өөр юмд өөрийгөө сорих цаг нь болцсон. Гэхдээ амрыг гэдэг ингээд. Тэгэхээр ер нь бол ингээд дандаа л би шин шийдвэр гаргаж ийн л да. Тийм болохоор нөгөө хүмүүсийн нэг хэвийн ингээд амьдралдаа те нэг ажлыг 20 жил 30 жил хийсэн юм уу ингээ байнгын ингээл нэг те юуг явж байгаа улсын хажууд бол би бол зүгээр ингээл савлсан л амтан байгаа юм. Энд мөнгө солиорж ирсэн бол те Швейцар яваад өгсөн ч байх шиг. Энэ мен чинь бол айгүй олон хүнд бол тэр болгон хүн хийж чадахгүй хамаагүй. Тэгснээл тэндээс хамгийн гол нь тэр нь тэгээд тэр мэдээний хүмүүст хүрээд байгаа энэ байдлын тэр чинь Швейцар явна гэдэг чинь надад айгүй том шийдвэр байсан шүү дээ. Би нөхөртөө хэлээгүй шүү дээ. Би Монголын байгаль орчны төлөөх хуульчтай холбооны туяа цэцэг гэж надад санал тавихад тэгэхээр энэ хүнд ч хэлэх боломжгүй байсан. Тэгээд энэ шийдвэрийг гаргахдаа би
нөхөр хүнд ч хэлээгүйгээр би өөрөө шийдвэр гаргаад явсан шин. Би явханхаа яг урд өдөр би маргааш Швейцар руу онцгой чухал хэрэгээр явах гэж байна гэж хэлчихсэн. Тэгэхээр одоо намайг нөхрөөсөө хараад эсвэл нөхөртөө бүх юм аялдаг эсвэл бүгдийг солилцдог гэх боломжгүй байгаа зү. Би сэний дээр нэг нүцгэн зураг дээр хэлэхэд миний тэр нүцгэн зураг зүгээр л нэг натуралны зургууд байгаа болохоос тэр одоо нэг юу гэдэг нэг залуусын алгацтай аимшигтай секс үдэл эсвэл порно бичлэг бол порно юмнууд бол биш шүү дээ. Энийг ялгах ухаан бас нэг эрхээ биш хүмүүст байх байлгүй дээ. Гэхдээ энэ үгнүүд ч юм байна шүү дээ. Энэ үгийг цэрэн зохиогоод байгаа биш. Хэрэглэгддэг. Нудизм ч гэсэн дотроо ийм олон янз байна шүү дээ. Би энийг л хэлэх гэж байгаа тийм. За тэгээд Виктория Элсаг өндөр чи хамгийн сүүлийн асуулт энэ миний. Таныг зөвөр хүн дургуйж болно, дуртай байж болно. Би ч дуртай биш, дургуй биш. Би тэр би нэгээс танихгүй. Ямар нэгэн байдлаар хүнийг өнгөцгөө харах би өөрөө дургуй. Тийм учраас зөвөр би өөрийнхөө хувьд ойлгож байгаагаар миний ээж, миний аав бол миний амьд бурхан. Би хамгийн хайртай хүмүүс бол би ямар нэгэн шашин шүтдэггүй. Гэхдээ би ээж аавынхаа зөвөр нэг аавынхаа үлээгээд өгсөн миний үг муухай юм сол байлгаараа гэсэн бүгд хүртэл намайг хамгаалдаг. Тийм л үнцэнтэй байдаг учраас ээж хүн гэдэг ялангуяа тийм замыг туулж өсгсөн хүүгээ магадгүй өөрийг нь муулаад ярьж байгааг харахад би үнэхээр гомддог байхаа гэж хөвдөө бодож байна. Зүгээр муу хүү юу, сайн хүү юу гэдэг дээр л одоо бас хүүдээ мэж гомдож байгаа нь бол тодорхой. Гэхдээ эргээд уучлаа гэдэг чинь би түрүүн сонссон. Гэхдээ ямар нэгэн байдлаар эргээд энэ ээж хүү гэдэг харилцаа эргээд сэргээсэй гэж би хувьд өгсөд байгаа байхгүй. Гэхдээ энэ бүс хүүгс бол ингээд ингэж байгаа юм байна. Тэгэхээр энэ дээр олон энэ төр болдог асуудал л да. Гэр бүлийн харилцаа гэдэг үл хэцүү. Гэхдээ хүүгээ бол би аль хэзээний уучлалсан. Хүүдээ би гомдох хэрэг байхгүй. Би хүүдээ гомдох юм бол хүүгийнхэн ажил үйлсэд бол гай болно гэж боддог. Би ч гэсэн ингээл чамд дээрээс нь ингээ гомдоод байх юм бол эн чинь зовир өвчин байхгүй юу. Магадгүй энэ өвчин надад яаж өсөрхийлгээ мэдэхгүй. Тэгэхээр би аль болох хөнгөн амьдрахыг хүсэж байдаг. Зүгээр миний хүү сайн хүү учраас өнөөдөр гэр бүлээ гэж. Тэр хүн хэн байх нь хамаагүй. Тийм ээ? Тэр хүн чинь өөрийнхөө сүрэг өөрийнхөө гэр бүлийг үүсгэхэд гарлаа штэ. Тэгээд тэр хүний төлөө нөхцөл болцолгүй тэр хань гэс сонгосон тэр хүнийхөө төлөө бурууч байсан зүг гэж зогсож байгаа нь би хүүгээ бол супер мундаг байна гэж л боддоо штэ. Яг уу хизээ нэгэн цаг тэр ойлгох юм бол асар их гимшин харамсна. Гэхдээ би юу гэж хэлэх вөхөр гимшид харамсаад юу ч хүн бүтээхгүй учраас зүгээр л сайхан амьдрал явах хэрэгтэй. Зүгээр учиргүй ингээд ихийг орондоо тий доог болгохтай их нэртэйгээ ингэж хэлж байгаа. Яг миний хүүгийн толгой бол эргэцсэн. Би хэлээ. Би хүүгээ танихаа байсан. Миний эргэн тойрон танихаа байсан. Эцэг нь танихаа байсан. Хүний толгой эргэдэг юм байна. Аимшигтай эргэдэг юм байна. Чи эргээгүй бол эргэж амжаагүй байгаа бол ер нь зүгээр болгоомжтой байгаарай. Гэхдээ ер нь бол болгоомжтой байгаарай. Дээрэс нь энэ Монголд чинь энэ хар дом муухай юм яасыг хийдэг болцсон юм. Харамсалтай юм. Тэгээд гомдод бид нар юу ч гол нь бүтээхгүй шүү. Өөртөө жоохон лай хураах юм да тий жоо ядаргатай юм да тий. Тийм шүү дээ. Ер нь зүгээр уучлал хаях хэрэгтэй. Тэгэл хүний ухаан тэгэл айгүй олон юмны асуудал тэгээд одоо тэр бүсгүүд хүний дарамтлага тийм аймаг одоо юу гэж дарамтлах гэлээ хүмүүсийг одоо жишээлбэл янз бүрийн хэрэг үүслэх хэд тэрийг ингээд ил гаргачих хэмжээний байж чадахгүй нэг гэдэг тэр бүсгийг юугаар дарамтлаад идэв юм? Мөнгөөр дарамтлаад идэв юм уу? Юугаар дарамтлаад идэв? Мэдгүй. Би тэдний асуудлыг мэдэхгүй. Гэхдээ ямар ч байсан миний мэдих маш олон тооны ирчүүд тийм ээ над руу дайрахтаа тэр хүүхэнтэй унтаж хөвч байгаа юм. Надад энийг хэлэхэд хэцүү байна. Ингэснээр миний хүүгийн хувь заяаг доош нь болгож байгаа гэж л би их хүний хувьд надад хамгийн их одоо харамсдаг гомдмор юм энэ байдаг байхгүй. Миний хүүгийн юу гэдгийг нэг тэр миний хүүгийн тэр юу нэлээд дороотулж байна. Хиймрэг. Миний хүү харах хэсэг нь энэ одоо бас тэр хүний ухаан надаас өгөгдсөн ухаан хэр байдгийг би мэдэхгүй байна. Тэгээд хүний толгой эргэж болно. Би 16 насндаа бол би үстэй аимшигтай тэнийг байлаа. Би ээжиг бол маш их гомдож исэн. Тэгээд яг миний хүү дээр бол арай хожуу гарч байгаа юм уу? Тэгээд одоо юу гэдгийг
гэж бодож шүү дээ. За баярлалаа. Тэгээд яг зүгээр одоо хүн амьтаа ойлгол одоо цэрийн хичээн талд байна гэж намайг ойлгох байх л та. Гэтэ ямар нэг юмны талд биш зүгээр ээж хүн гэдэг утгаараа л зүгээр ээж байгаа амтаа гэдэг л хамгийн муухай зүйл юм шиг л санагдаж байгаа учраас би жоохон танаа хүүд ч гэсэн жоохон хэлмээр яг эр хүндээ нэг санаа өгөл өгчөөр хэмжээний юм ярьж байгаад нь л би жоохон гомдож. Тэгээд яг зөв таныг их гоё шазруу өөрийн гэсэн үзэл бодолтой тэндээ зарчимч байдаг. Тэгээд танд хүн дургу байж болно, дуртай байж болно. Тэгээд би бас танд дуртай гэхгүй дургу гэхгүй. Тэгээд яг үнийг үнэлэх үнэлэмж бол уулзсан дараа арай өөр болдог. Гэхдээ яг би зөв ингэж харж байхад ярьж байгаа юм чинь зөв ч гэсэн тий зөв зүйлүүд зөндөө байгаа ч гэсэн тэрийг хөдөж явах хүмүүсийнх нь тарих нь арай болоог байна гэж би хувьдаа ойлгож байгаа. Тэгээд яг зөв бүх юм болдгоор болно гэж тэгээд гоё яг таны хэлдгийг стресс багтай. За яах вэ гэдэг шиг өөртөө л аврахгүй гомдол нэхгүй тэгээд байж ивэл бас тэгээд. Гэтэ стресс багтай байна гэдээ юу ч хөндөхгүй гэсэн үг шүү. Бид нар хөндөж явах хэрэгтэй, ярилцчих хэвээр. Гэтэ аль болох би утга бариад даачгүй зүгээр ингээд зөөлөн ярих л хэрэгтэй байгаа. Ярихгүйгээр бид нар ойлголцохгүй шүү дээ. За баярлалаа. Тий өгөхгүй би тий энэ манай нэвтрүүлгийн бас хамтран ажиллаж байгаа. Тэгээд ажиллах хэсэл яг зөв үндэсний үйлдвэрлэлийн манай монгол хүмүүс хийж байгаа кофе манай залуучууд кофе уудаг шүү дээ. Та хэрэг кофе уудаг юм уу? Уудаг. Их уудаг. Тийм тэгээд үндэсний үйлдвэрлэл кофе, цай гаргадаг. Тэгээд содон фудсийн энэ гарын бэлхийг бас тийм. Мэднэ би дээр энийг аваад биш манай нөхөр надад авчирж өгөөд би нэг фэйсбુક дээр өвччихсэн шүү дээ. Тэгтээ лог нь арай өөр болсон юм шиг байна. Тий арай өөр болсон байгаа. Тийм тэгвэл мөн байна. Манай нөхөр Монголд хийсэн юм байна гэдээ надад авчирж өгчээсэн. Тий амт нь их гоё. Би үндэсний үйлдвэрлэлийн гоё дэмжих дуртай. Тэгээд бас хамтарч байгаад нь би баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд өнөөдөр бас урилгын хүлээ авч ирээд миний өмнө хизэж ярьж байгаагүй би 80 гаруй үзэж оруулсан. Энэ дунд ярьж байгаагүй сэдвээр ярьсан. Тэгээд их сонирхолтой байлаа гэж би бодож байна. Тэгээд таныг бас их хатуу хүн гэж бодсон гайгүй л юм байна. За тэрнийг дүнх харахгүй. Гэтэ ер нь бол сэтгүүлчид тавьж болохгүй асуулт гэж бол байхгүй шүү дээ. Хариулахгүй нь тухайн оролцогч чинь тийм. Жишээ нь би дургу би хариулмааргүй байна гэж хийж болно. Тэгтэл одоо намайг хүмүүс хэтэрхий илэн далангуу гэдэг. Одоо тэг бүх юм ингээ ил байгаа юм чи ил байхаас л яад юм. Тийм үстэй. Нэг одоо ил байгаа л юм чи одоо. Одоо тийм. Тэгээд яг багтаа улсууд бол айгүй эмзэг тэгээд надад баг байхгүй одоо тэгээ яах вэ. Тэгээд таалагдахгүй бол энэ ерөөсөө энэ ерөөсөө надад авшил бүлгүй. Чи намайг таалаач гэдээ ялаа таалахгүй байлаач гэдээ ялаа одоо бид нэр тийм байхгүй. Тэгээ асуудлыг ингээл тавьчих юм бол дараа нь реакцлах ерөөсөө гомдох төнөх юм бол байхгүй. За их баярлаа. Баярлаа. За тэгээ тань амжилт хүсье. Чам ч бас амжилт хүсье. Та үсээ хансуулт юмс хүмүүсийн үсээ цэнхэр болгоё гэвэл. Зөлгөө нөгөө нэрийг марчиж миний үсийг баяраа гэж залуу засдаг. Засдаг. Тийм баяраа. Сард хэдүүд бодох нэг удаа. Одоо би бодоолохгүй би одоо тийм ээ энэ цэнхэр нэлээ удаа явц. Би одоо ингээ үтсэн чи цав цагаан л болж байгаа юм байл л дээ. Тэгээд нэг хэсэг цагаан явж явах шоконд оруулнаа. За баярлалаа танд амжилт хүсье. За ингээд үзэгчдээ дараагийн дугаараар иргэн уулзъя. Өнөөдрийн нэвтрүүлэг маань та бүхэн TV5 телевизээр болон TV5 Mongolia гэсэн channel дээр YouTube-ээр үзэх боломжтой. Тэгээд дараагийн дугаар төлөөр баяртай дараагийн 3 дахь өдрийн лайваар иргэн уулзъя.